Зүгээр бичгээ бол хараарай. Тэгээ. Жохоо хүлээлттэй. Тийм бичгээ. Капитан байна. Тийм уншигч хөвөнтэй гээ. Уулан хөмсөгдтэйгээ суух нь биш шүү те. Манай уулан хөмсөгт чинь амжилттайгаар номоо уншиж байгаа тийм биш. Нэрэ хэр байна? Ном уу яах вэ тэгэл уншаал явж байгаа угаасаа нөгөө өөрийнхөө хэмжээнд л явж байгаа шнэ. Уран уншигч биш болохоор. Би чамайг битгий уран уншаарай гэж захиа үйдтэй. Тий. За манайхаа орой ус үсрээд ороод уран яруу тийм үү. Уншдаг чинь угаасаа байдаг зүйл. Тийм биз? Орой шөний мэндэ. Тэгэхээр чи бид нар чинь тэр одоо нэг хийдэг хүний ажлыг өмнөөс нь хийж өгч яа. Өөрийнхөөрөө сайхан уншдаг. Тийм. Лайв эхэлж шүү. Би хүүхэдтэй ярьж байгаа мэдлээгүй байж байна. 2 3 гац зэрэг яриа. Хоёр яриага болир хүй. Наша хардаа. За. Би одоо харангуй болсон байх шүү. Чи одоо гэрлэгээ яаж харна та? Гадаа чөөгээд досоо зогсож байвал яах бол гэж бодсон. Харин чөөгээдтэй бол бас тааралж үзсэн шүү дээ. Өөрөө ч үзсэн тэгээд нөгөө гадаад байхдаа нөгөө чөөгээд зүүнтэй бас уулзаж үзсэн. Айгүй эвгүй юм билээ. Ярьцгаая бүгдээрээ сонирхолтой. Улс төрийг сонсоор идэл дурдсан. Чөөгээ гэж хин. Чөөгээ гэж яагаад вэ? Чөөгээ. Чөөгээ гэж хин. Чөөгээ. Сүгээ. Сүгээ гэж хин. Тиги. Тиги гэж хин. Чөөгээ. Харсэнс. Сүнс. Сүнсэд хапаа. Сүнс гэвэл би штэ. Тэгтээ нөгөө талын сүнс, нөгөө талын баатар. Нөгөө талынх нь баатар гэж хин. Чөөгээ. Чөөгээ гэж хин. Чөтгөр. Чөтгөр. Чөтгөр болон шулмын талаар яриа. Чөтгөр, шулам, ягчс, тэрэн. Тэрэн. За тэгээд өөр юу байдаг лээ? Үхээр. Чогчш. Цогцос ч ингээм хоргоо юм тийм байгаа шүү дээ. Гэ бүгдэр аимшиг юм ярья юм шигтэй. Үлд, сүлд гэдэг. Үлд, зүйлд зүй гэдэг. Хитэн төрөл байт юм байна. Ямар амар. Олон нэртэй шүү дээ. Олон нэртэй. Чи тэ алинтай таарлаж ирсэн. Босгоо ороод. Би хүний нөгөө биеийг эзлээд орцсон нөгөө нэг архичин. Дэв гэдэг. Дэв. Дэв юу? Манай одоо Нүгдлийн Баатар одоо сүнснүүд маань маш олон төрлийн нэртэй байгааг та нар бас сонссон бахаа. Яг үү бид нар бас олон нэртэй байдаг үстэй. Тэр номтын тэнгэр, домч тэнгэр, дархан дорилог өөр юу ч гэдэг. Сүлдэж туугч гэх. Тэгээ мөнгө хөх тэнгэр нь хөхн тэгээ ногоон цэнгэрлүү гэж орж байгаа шиг явж өгдөг үедээ. Тэгэхээр ялгаагүй юм шиг. Тэгээд нөгөө нэг хувилгаан буурхан энтер гээд бас янз янзаар нэрлээ. Хинтээ хавцснаас нь хамаарат. Ламтай хавцгаараа чоожон болоод бөөтэй хавцгаараа онгод болоо яваад байгаа байт. Тэгээд нөгөө зүгээр энгийн хүнтэй харьцахаараа тэр юу гэдэг вэ? Илч. Бас олон нэртэй. Сахиус. Янз бүрийн эдэн шүгэлт одоо байхаараа сахиус гэдэг. Эдэн шүгэлтлээрээ сахиус. Ярьдаггүй. Тийм ээ? Тийм. Тэгээ манаач царайлахаараа сахиус болоо явж байгаа. За тэгэхээр нэрнээсээ авах болоо цэгцэлмээ ч юм уу да. Тэгэхээр эхлээд чөөгнөөс эхэл цэгцэлхөө буурлаа. Одоо бол орчин үед жоохон аятайхан хөрцөн нэргүүд бид нар чөөги гэдэг болчиход байгаа. Чөтгөрийг. Чөтгөр үү? Тийм. Яг чөтгөрийг нэрх юм уу? Яг чөтгөрийг. Яг чөтгөрийг нүү. Яа, тамлуулж өгсөн эмийн сүнс. Өс хонцондоо галзуураж хөрөстийн загт хувьсгаараа чөтгөр болдог гэдэг. Яг үнэ. Одоо шуугийг бодлоо. Шууг. Шуугийн юу юм? Шулам. Шулам уу? За, далдын өвдөсийг буруу замаар олсон эм өвдөстэн шулам гинэ гэдэг. Яг үнэ. Одоо гой тийг. Тийг гэж юу? Тэр. Тэр нь үү? За, амьдын зарилгоон алдаж үхлийн эсхүлэн зөвшөөрөж хүмүүний замбад зарилгоор тэнүүчлэх нэг тийг гинэ гэх юм уу? Тэрэн гинэ гэх юм уу? За, одоо босоо ороолоо. Босоо ороолоо. За, эзэн биеийн сүнсийн дэгдэж өрөөл нэгний сүнсийг нь биед нь эзэмшүүлж тийм үү?
Оввол биеийн зорилгыг алдагдуулсан хүүхэлдэй мэт хүмүүнийг босоо оруулан гинэ. Гэх болоо. Яасан. За Бид нар чи ялгаатай байгаа. Ялгаатай тийм. Одоо тэгээ маги гэх нь. Маги. Тэр чин хоол амтлагч үстэй. За юу төрлөн идэгч гэдгийг мангас гинэ. Төрлөн идэгчийг. Төрлөө идэгчийг. Цус сорогч алинд норох уу? Шумуулан доо. Шумуул хажигтаа орно. Үгүй. Хүмүүртлээ цус сордог соёотой кинонд гардаг шүү дээ. Дракула, вампир гэдэг. Тэр чинь одоо амьдралд байдаг болоод л кино ямар нэг хийсвэр төсөөллөөс үүдтэй байлгүй дээ. Ямар нэг юмнаас суралж авсан байх. За шинж тэмдгүүдийг хийлээд гэдэг. Соёотой. Хоёр соёотой. Хаана? Одоо араа нь дээд доод. Яг хүний соёоны орон зайд уу эсвэл үүдэн шүдэн юм уу? Гү дээд доод соёон тий. Хүний соёоны харьцаа. Хүн зөв соёотой байж ягаад соёотой гэдэг байгаа. Үгүй урт соёотой байхгүй. Урт соёотой. Тэгэхээр чи эрүүний зуулт буруу байх нэ? Эрүүний зуулт буруу байх нэ? Нэг бол асар шаймын байх ёстой, нэг бол асар морин шүдтэй байх шаардлагатай байх нэ? За тэгжээд тэр зуулт чинь бий болох нь шүү дээ. За урт соёотой. Тэгээд эрүүний буруу зуулттай. За цааш. Наран гарахаар нөгөө арьсан сонин бодлоод байж чаддгүй. За нарны харьшилтай. Нарны харьшилтай. За. Тэгээд кинон дээр их хүчтэй дүрслэгдэх нийтлэг шинж тэмдгүүд нь маш хурдтай, хүчтэй, чадaltaй, мөнхийн залуугаараа хөшөрдөг. За, гормоны өөрчлөлттэй байна. Тийм биз? Биднийхээр бол бодис зүй тогтлын алдаатай байна. За нарны харьшилтай, бодис зүй тогтлын харьшилтай. Тэгээд ерөнхийдөө нөгөө залуу буюу тийм үү эдэр одоо нөгөө орших хүн үргэлжлээд байдаг. Насны хязгаар. Тэнч хөгшинч байдаг штэ кинонууд дээр харж байгаа нэ. Тэгэхээр хөгшөрдөг юм байна. Тэгэхээр бол мөнх залуу биш юм байна. Тэгэхээр тэр чинь амьд бийт байх нэ. Яг гоо тэгж би яг энэ цус сорогчтой ямыг даалт ертөнцөөс сэтүүлж авсан болов бас нэг сонин сэтгүүл гэж бодоод байна л. За бидний хувьд эрчим сорогч гэж байдаг. Хүний одоо амьдрах одоо эрч хүч эрчим байдаг да. Тэрийг сорогч бол байдаг. Цусыг нь сорох шаардлага байд юм уу? Ямар шумуул биш те гэж бодоод байгаа юм. За яг юу гэж бодсон бэл үү дээ. Эрчим сорж байгааг нь нөгөө цус сорж ийн гэж төсөөлсөн юм болов уу? За яг эрчмийн сорох битгий хэлбэр цаашлаад цусын сордог болцсон. За тийм нэг тийм сорогчийн төрөл байна. За гэж бодъё. За тийм үү. Хүний одоо амь эрчим амь насаар хооллдог. Гэхдээ шингэний юм уу хийн замаар хооллогч байна гэж бодъё. Мангас шиг махан биеэр нь хоолж чаагүй. Тийм үү? Тэгвэл тэр чинь зүгдэл байна шүү дээ. Зүгд юм байна шүү дээ тийм. Зүгд байхгүй. Зүгдэл байна шүү дээ. Манай зүгдийг гадаадууд вампир болгосон юм байна шүү дээ. Тийм байна шүү дээ. Манай Монголын зүгдэл гэсэн манай одоо цусрагч манайх ч юм болохоор байна шүү дээ. Хүний нас сурдаг байхгүй. Өөрөөр хэлбэл хүнээс нөгөө нэг амьдралын хэмийг нь сорохоор тухайн хүний нас богиносон одоо 80 наслах гэсэн бол 60 наслна гэх хичээл. Тийм үү. Тэгээ тэр зүгдлүүд бол 7 хавартай хүүхдийг ангуучилж амь насын сороод. Тэгээд амь насын соруулсан хүүхэд бол нөгөө халдвар төвчнөр маш хурдан нас урж хамаг насаа тэр зүгдэлд өгдөг. Гэхдээ тэр зүгдэл бол амьд бийт. Далтын хүч агссан амьд бийт. Хүн. Тэгэхдээ өөрөө бол нөгөө хүний эрчим хүний амь насаар хооллоод байгаа учраас маш урт нас болдог. Хязгааргүй. Тэгээ нөгөө амь насын сорохгүй байхаар нөгөө хөгшрөл нь хурдсчдаг. Ойлгож байна уу? Ерөөсө хоногийн дотор 80 настай болчихдог. Хоногийн дотор 100 настай болчихдог. Нөгөө химээ сорчхоор яг ингээд 20 хэдэн хавартан шиг болчихдог. Нэг тийм дүр бол байдیں шүү. Зүгдэл. Тийм л. За тэгвэл буурлаа зээги гэж байна. Зэтгэр. Зэтгэр үү? За зэтгэрийг чинь юу гэж тамлуулж өгсөн амтны сүнс гэх юм уу да?
Ус хорслон авахыг оролдож байгаа амьтны сүнс гэх юм уу? Өөрөөр хэлбэл тэр бол хүний төрөл биш. Амьтны төрөл. Заавал биднээс доод төрлийн орон зайгаас хүччин гарч ирсэн сөрөг дүр гэх юм уу? Тэгэхээр тэнийг ад цэтгэр гэдэг шүү. Ад цэтгэр гэдэг. Тай. Тэр цэтгэрүүд бол одоо хятад бол маш ихэр байна шүү дээ. Бид нар ч ингээд амьдаар нь халуун усанд хийгээд шалцлаад идэт байдаг шүү дээ. Энэ амьдтыг. Манад Монголд бол ямаа байгаад байдаг. Яаж байгаа? Ямаа яасан. Бид нар ямаа гэр яач биш. Ямаа чи янгууч. Үхэлдэн дургүй амтан. Тэгээд цэтгэр бол. Тэгээд нөгөө юу хэмтэй хойно гаргагч байгаад нөгөө ямааны голч холддоггүй шүү дээ. Тэгж яагаад доторхын төнгөчөө ичдэг. Тэгж яагаад цэтгэр дүүлдэг асуудал байгаа. За тэгвэл нөө богийн тухай ярих уу? Боги гэдэг нь юу? Бороол. Бороол. Тийм үү. Бороол. За гаршуулсан ямар нэгэн хар сүнс. Тижээвэр энэ. За болж гинэ. Болж байна. За тэгвэл ягийн тухай ярина. Яги гэдэг нь хий. Ягчс. Яс. Ерөндөө явал нөгөө нэг ясан дүр байдаг штэ. Амьд одоо нөгөө ямар ч булчингийн хөдөлгөөнгүй байж хөдөлгөөнд ороод байдаг. Тийм. Тэр чи яг явахгүй юу? Ягчс байхгүй юу? Арга ясан. Арга ясан. Тийм ээ одоо ямар ч одоо нэг шим тижээлгүй юм ясан хэлхээ зүйлийг ягчс гэдэг. За зөөр чин ихэд энэ гадаадхан аюудаг штэ. Сатан гэдэг үстэй. Юу юм? Кристүүд. Сатан гэж ярьдаг. Хар сүнс, мөн сүнс гэдэг. За. Тэгэхээр манад бол ийм олон төрөл байна шүү дээ. Манай одоо сүнснүүдийн төрөл хар сүнснүүд чинь. Тэгэхээр тэд нар ч болохоор ерөнхийдөө муу ёрын сүнс гэдэг нийтэд нь хэлчихэж байгаа байхгүй юу? За. Тэгээд ерөнхийдөө түүх цадгаас судлах юм бол энэ хар дүр, хорон санаад дүрүүдийг маш олон янзаар нэрлсэн байдаг шүү дээ. Тийм үү? Одоо муу талын одоо нэг юм далдын орон зайнаас хүнийг одоо муу болгодог тийм ургуулагчдаг янз бүрээр нэрлэж янз бүрийн хэлбэртэй байдаг. Тэгээ манайх ч нөгөө хийсвэр юмдаа дуртай болохоор нэлээд олон дүртэй л дээ. Тэгээд хамгийн гол нь өнөөгийн одоо уран бүтээлч тэрийг ашиглахгүй байгаа нь сони санагддаг. Тийм ээ. Одоо шулам гэхлээр ганц иймэрхүү төрлийн те нэг байдгал төрлийн юм одоо хөвчлэн төслөд идэг. Бид нар бол шулмыг асар үзэсгэлэнтэйгээр төсөөлдөг шүү дээ. Тэгээд жоохон задгай хувцалдаг. Маш үзэсгэлэнтэй. Секси. За хуйл тачаал хөөргөм тийм үзэсгэлэнтэй хөөхнөр төрсөөлнө. Тэгээ нөгөө увдастай. Тэгээ нөгөө увдастай болохоор нөгөө үнэр танараа гаргаж ирээд эр хүнийг увдастаж 3 жилээр гэрт нь хариулахгүй. Месэр тэмдэн өртөж. Яа гэсэр месэр тийм жангар мангар маань өртөөд байдаг. Тэр маань байдаг шүү дээ. Тэгээ харахаар ваа муу үнэгийн шолом гэдэг. Тэгэхээр нууц самаргуудын дүр юм уу да? Тийм. Гэтэ тэд нар чинь бас нөгөө эрдээ бас дажгүй хайртай штэ. Тийм биз. Давгүй хайртай гэр бүлтэй гэдгийг хүлээн зөвшөөрүүлээд байдаг хэрнээ өөртөө бол хадгалж үлдэх сонирхолтой байгаад байдаг. Өрөөсөн хайр юм дөө хөрх юм. За гэх мэтэр бол маш олон төрлийн тэр сүнснүүд байх нэ. За тэгэхээр уулан хөмсөгт хинтэн тааралцсан байх нь. Би нэг гадаадад явж байгаад юу яасан. Манай нэг ихч нэг ийм бүр ингээд биет нь ингээд юм шүглчдэг. Тэгээ 7 хоног унтаагүй явж байгаа гэж аахгүй. Тэр нэг залуухан хүүхэд байсан. Миний үеийн л залуу байсан баг. Ерөөсөө унтдаггүй. Тэгээд ингээд орой болоод эхлэнгүүд ингээд би дотор нь өөр юм орж ирээд солонгосоор яриад. За. Тэгэл эхэлдэг. Тэгэл өөрөө тэрийг барьж чадахгүй. Тэгэл өглөө болохоор арай гайгүй болол. Тэгээ энэ маягаар явсараа 7 хоног болсон. Тэгээ энэ байдлаасаа гарч чадахгүй. Одоо миний бие ингээд нэг юм эзлээд орчоод үлдэлтэй юм байна тийм үү? Эзэлчээд байна. Тэгээ би энийг яах вэ гэдэг. Тэгээ би тэнд чинь ямар ч зэвсэг хоёрыг юуч байхгүйсэн зүгээр яваад очсон байсан. Яаж гарахаа мэдтгүү. Тэгээ нөгөө нөхөртэй чинь нэг тулваа. Оч үзэл ерөөхдөө хамгийн гар дурах материал гал малаар үзэхгүй юу. Нуруу дээр нь очиод галаар ингээл төөнөнгөт нөгөөдөг чинь урталтаа гарчдаг. За. Тэгэл янзлал явжсэн чинь ингээл
За гэрлийн унтраа ингээ мэдэр зэтргээл өөрийнх нь боломжоор хийж байгаа ш. Тэгсэн чинь сүүл рүүгөө нөгөө юм нь орж ирч ингээ надтай яриад ундын. За. Чи яаж ин дөө? Чи надад тусалж чадахгүй мадахгүй гэд. Чи одоо яаж тусалсан юм бэ? Өдөж мөдөө болдог. За. Тэгэхээр би уур хүрээд нөгөө хөөгöd гаргачихъя гэж бодоод хоёулынгийн дэрч нөгөө гаргачихъя гэдэг өрөө дотроосоо. За. Тэгсэн чинь манай ягч яахаа байж гэд. Тэгэхэд нэг арайх гэж үзэж байгаа нэг жоохон холдуулаад буцаал янгууд нөгөөд чинь дахиад биендээ нэ болдгоо. Давс маус иргэн тойронд нь янз яргаар үзлээ. За. Тэгээ яг яванда нэг 4 цаг хэртэ унтсан л та нөгөө нөхөр чинь өгүүлж хагаад. Тэгэл за энэ Монгол руу явахгүй болохгүй мэн гээл. Тэгэл Монгол руу явуулаад Монголд бөөтөө уулзаж засууж янзлуулаад гай болсон байсан. Тэгээ дараа нэг баярлаа гэд чихэр шоколад явуулж ийсэн. Яг нэг гадаад байдаг олон монголчууд маань бас тэгдэм билээ. Энд байдаг байхдаа манай найз сүнсэнд итгэдэг. Сүнс гэж юу байдیں۔ Удлаа гэдэг мөртлөөсөө тэнд очиод байранд оронгуудаа очисон өдрөөс эхлээ сүнсэнд даруулаад тэгээд надруу залгаж ийсэн. Өгшөө эн чи яг сүнс яг байдсан байна. Мантай чи бүр найзлаад байна. Тэгээд тиймэрхүү явдал болж байна. Тэгээ энэ дээрээс би энгийн хүмүүс өөрсдөө энэ сүнсийг одоо бага төвшин дээр нөөрэсөө холдуулах, зайлуулах ямар арга чарга байна. Та бас энэ талаар бид нар чи юу зөвлөгөө өгөх вэ? Бас гадаадад бас олон хүмүүс үзэж байгаа хэл та. Нарыг бүгдээрээ л ямар нэг байдлаар мэдэрсэн байдаг баг. Тэгээ минь надад бол ийм явдал тохиолдчихсэн. За. Гэтэ олон янз ч та. Одоо жишээлбэл буурлаа. Дэг гэвэл яг уу. Дэв. Дэв үү? Дэв эзэн би зөвшөөрсөн тохиолдолд нэвчдэг. Харьцангуй боловсон шүү дээ. Хоёр талын гэрээ шүү дээ. Хоёр талын гэрээ. За бууг нь болохоор. Бууг нь юу вэ? Буг. Тэр шиг юм хоргоо юм юу вэ? Грим буг уу? Гэрч бай, орон зайнаас бай буг гэдэг бол тодорхой хэмжээгээр одоо нэг тэгж нэг хүний амьдрал хутгалдахгүй ихтэй ойршин тогтнодог тийм сүнсний төрөл шүү дээ. За тэгээд бас үхээр гэж байдаг шүү дээ. Үхээр ч яах вэ? Нөгөө 49 хоног дотор үдэлж чадахгүй байгаа сүнсэн биетэй хэлж ирдэг. За тэрнээс гадна одоо бирд гэдэг айгүйх яригддаг. Бирд. Энэ надаар одоо үгийн би сүлжээ бөглөөд байгаа ч юм уу мэдэхгүй. Боли тэхүү. Гэхдээ яг эдгээр ингээ мэдчих чинь олон төрөл байдаг юм байна гэж мэдэж авч байгаа байхгүй. Та тэгэхээр одоо ерөнхийд нь яаж одоо бие хамгаалах юм? Яаж цэвэрлэх юм гэдэг нэг ярих гэдэг шүү дээ. Тэ? Ийм олон төрлөөтэй гэдэгээс. Зүгээр бүр манусаасаа хүртэл хамгаалдаг аргаар хэлчихье. Угаасаа бид нэг төрөл зүйлээ юм бид юмчаа. За, аянга буусан төмөр. За. Аянга буусан төмөр. Тэр өөрөө нөгөө өвөрмөц тийм хэм ялгаруулагч болж байгаа юм. Ойлгож байна. Тийм зүйлийг биедээ авч явж байгаа бол өөрийн сүнс бол нөгөө махан биедээ бүрэн ороод нөгөө эзэгцэн учраас зайлдаггүй. Аянга буусан төмрийг биедээ одоо авч явж байгаа хүн бол одоо өөрийнх нь сүнснээс өөр зүйл. Тэгж нэг ойртодгүй. Ойртохын тулд маш их хүч чадал шаардах хэрэгтэй болно. Тэгэхээр нөгөө чадамжийн хувьд нөгөө ахлах ангийн сүнснүүд бол очино. Тэрнээс багууд нь бол очдоггүй. Сонирхолтой юм шүү дээ. Тэгээд аянга буучаад тэр төмөр нь тэгэл удаан хугацаанд хадгалагдаад байт юм уу? Хугацаа гэж байна. Ерөнхийдөө бол нэг яг аянга бууснаас 10 жилийн хугацаанд ажилладаг. Тэгээд хэн батарейтай юм шүү дээ. 10 жилийн батарейтай дахиж тэрэн дээр аянга болгохгүй бол нэмэргүй. Тэгтэл хангалттай удаан байна. 10 жил гэдэг. За аянга буусан төмөрний бизнес хий. Япон солонгост айгүй гүйлгээтэй байна борлоо. Өөр дөр аянга болгочихлоо юм уу амар. За аянга буусан моднууд байна. Энэ болохоор 3 жилийн баталгаатаар чамайг хамгаална. Бас ижилүүлжilгээтэй. Аянга буусан элс байна. Шиллэг болцсон. Тэнгэрийн сум гэдэг. Тэр бол 100 жил чамайг хамгаалж чаддаг. Хөөх. Тэр жилийг олж авал башихнаа. Тэр шилээгөө. Говьд аадар бороо ингээд хуралдаад ирэнгүүт сайхан том соронзон тавьж байгаа бүтээчих болдсон шүү дээ. Аянга зардуулагч байдаг шүү дээ.
За тийм. Тиймэрхүү зүйлүүд чинь нөгөө аянгын чинь зориудаар буулгах зорилттойгоор хийдэг штэ. Тийм үү? Тэдгээрээ нөгөө цэник байрлах газар эдгээр зүйлсүүдийг тавьж хагаад бүтээх боломжтой. Боломжтой учраас ярьж байгаа шүү. За ойлгож байна уу? Ухамжтай юм. Ухамжтай. Гэхдээ буурлаа тэр нөгөө одоо өөрийнх нь гадаад тавьж үрээ хамгаалаа явж дагуул онгод сүнснүүд нь шүү дээ, тий. Тэд нар ч орохгүй болчихно гэсэн үг. Яг нөгөө эзэн биелүү шүглэж орохгүй л байхгүй юу? Гэхдээ дагаа явж болно. Тэр чинь нэг хоёр алхам хэртэй зайд эрчим цацруулдаг. Тэг бүр бүтэн өрөө дүүрэхгүй шүү дээ. Нөгөө хүний халууны эрчмийн орон зайны төвшөнд л хамгаалалт үүсгэж байдаг. Аянга буусан мод төмөр тойруулаад 10-20-ыг тавьчихвал юу ч нэтрэггүй. Яг наадахаар чинь бид нар чинь ингээл аянга буусан юм гэрээрээ дүүртэл тавьж шít бөө байх үедээ. Өөрөө янз бүрээр бөөлж элдвэлжийнхаа орон тиймэрхүү юмар гэрээ хамгаалсан дээр шít. Тэгээл нэг хоёрыг аваад энэ хаалга гээл. Тэгэж нэг гэрээ хамгаалаж 5 дугтай нойроо бас хангах бөөнөрт маань бас их хэрэгтэй юм байна. Тэгээ нэг аянга буудаг толгодууд ингэ тогтмол байдаг. Хөхөртэй хөдөртэй толгодууд дээр тогтмол аянга буугаад байдаг. Тэр үед бол та нар шиг зохиомлоор юуны аянга буулгагч газардуулагч хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нэг байвангийн шинжтэй уулан дээр нэг холбогнуудаа ингэ тойруулаад тавьдаг байхгүй. Жил болгон. Тэгээ нэг жилд тэнд чинь харж байгаа буухыг нь мэднэ шүү дээ. Тэгэнгүүт очиод холбогоо түүгээл гэртээ хувцсандаа гээл хаасайгүй. Хэрэглэндээ. Ойлгож байна уу? Ойлголоо. Юу аюулгүй юу гурлаа одоо шинэ аянга буусан төмрөөр зүйлтийгээ зүүцсэн байгаад нэрч. Дараагийн удаа чи аянга зохиолно шүү дээ. Тэрүүгээрээ ноцтой юм байна шүү дээ. Тэрүүгээрээ ноцтой. Ягаад бол нэг аянга буулгацсан зүйл хоёр дахь удаага заавал татдаг байхгүй юу? Тим эрсдэлтэй зүйл рүү бүр чөтгөр хүртэл ойрдохгүй шүү дээ. Яа. Тэм тасараа дижит тавьж хамгаалт хийж штэ тий. Олон хоногийн нойртой. Тэгэхээр нэг өөх юм бол нэг мөс өөхөд. Амар юм биш үү? Цагаагаар мэдээ харж гал бороо цахилгаантай өдрөөл аянга болгох чаа. Тэрий чин зуны уйлрал буюу аянгатай нөгөө 6-аас 9 сарын хооронд л өөрөөсөө хол байлгачих хэрэгтэй штэ. Тийм ээ. Бусад үед мэдээ байлгаж явах. Ямар тэр үед ямар аянга намайг олох юм биш. Уяагаас тэнгэрийн цахилгааны хугацаа богинохон штэ. Тэгээ тэр үед л тэрийг өөрөөсөө хол байлгахаа мэдэх хэрэгтэй байхгүй. Улирлын чанартай хамгаалт юм байна. Тий, зуны уйлрал буюу аянгатай уйлралдаа чамааг хамгаалах бай. Амичин авлаа. Юу? Одоо бүр уршигаар нь халуун орнд байдаг шүү дээ. Тэнд ч юм баян. Яг гоо зэлүүдээр нь явж байгаа бол хэцүү л дээ. Токио, Мокио, Сөүл мөвөлд байгаа үйл тэрнээс хүчрэхэг аянга зайлуулагч нар иргэн тойронд байрлалцсан учраас өөрийнхөө орон зэнийг нөгөө суурин нутагт бол хөрхөн хамгаалт болж байгаа. Бид нар чи нөгөө алтан улс мөслөө явах та зүүж явна шүү дээ. Энергийн зүйлдэд хамгаалах уу, мөнгө эдлэхээр хамгаалах вэ гэдэг. Одоо нөгөөдөө чи аминдаа ийм хайртай та нараа. Бага болгоно бодож эхэлсэн шүү дээ. Билж манай. Алт мөнгө шиг их сүнс хорогдуулдаг юм байдгийм үү ер нь. Тааштай. Тэр үнэт эдлэл чинь харин ч их эрчим хадгалах чадвартайгаараа сүнс сүлдийг удаан хадгалах чадвартай байдаг шүү дээ. Тийм учраас онгодтой хүмүүс чинь нэг алт мөнгө зөвх дуртай байдаг нь онгодоо удаан хадгалах гэдэг. Энгийн хүн хэрэглэхээр тэрнгээ удаан хадгалах гэдэг. Иймэрхүү зүйл тогтол гарч байна. Тэгэхээр үнэт эдлэлийг бол тийм үү. Яг зорилттой сүнстэй бол хэрэглэж болно. Зорилттой сүнсгүй бол хэрэглээд хэрэггүй хол байлга гэж хэлсэн юм да. Тийм. За энергийн зүйлт гэдэг чинь нөгөө маяг шиг юм нөгөө аянга буулгачаа чамд зорж байгаа байлгүй дээ. Эсвэл бүр нөгөө нэг энерги гэж итгүүлээ чамд зараа зүгээр нэг чимэглэлч зарж иж болох учраас. Тэгэл шүр хаа гэж шүү. Тэгвэл шүрл байхгүй. За өөр нэг яг бачимдсан үед хийдэг нэг арга хэлж өгье. За. За бөө биш байсан ч нөгөө эмээгийн арга гэдэг шиг юм хэлж өгье дөхөө. Ямар ч сүнс чигний төвшөнд амьдардаг учраас чиг шингээх чиг эсрэг арга хэмжээ болгож төр намгтгаж болдог. Ойлгож байна уу? Тэгэхээр энэний түгээмэл арга бол чигийн дэгдээс нь давсны арга шүү дээ. Зүгээр энгийн давс биш. Давсыг баг зэрэг халаагаад халуун болгохоор чиг шингээх чадвар асар өндөр болно.
Ойлгож байна уу? Энэ нь тухайн орон зайдаа бол нэг дээшээгээ агаарын орон зайд нэг 3 м хэртэй өндөрт чийг шингээх боломжтой 1 кг давс. Ингүүл ойлгож байна уу? Ингэж ойлгож юм борлоо. Өөрөөр хэлбэл 1 кг буюу 4 мөнгө аяга давс штэ. Тэргийг халаахад нэг хаашаага 3 м орчмын чигийг шингээх чадвартай буюу сүнсийг өөртөө түр хадгалах боломжтой болж байгаа. Давс ч өөрөө нөгөө халаангууд чинь тэндээс чийг нь өөрөө дэгдчихэж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэнгүүд буцаагаад өөрөө чийг маш хурцаагаар чигээ татаж эхэлдэг. Тэнгүүтээ тэр сүнсийг өөрөө татчих нь шүү дээ. Түр хугацааны сорон зүсгэж байгаа. Тийм байна. Тий. Тэгээд нөгөө нэг хүний биеэс баг хэмтэй болгоод хүргэхгүй баг хэмтэй. Тэгтээ дулаан бүлээн байхад нь гаргаж зайлуулах замаар өөрийнхөө орон зайнаас сүнсийг холдуулж болно. Гаргахтаа нөгөө давсаа газар мазар болох эсвэл хаа хамаагүй очвол буцаж давснаасаа мултрангуудаа буцаад наалдаад хүрээд ирнэ үстэй. Хүмүүсүүд ингэж л бодож байгаа л таа наа чиг. Тэгээд болох хэвээр байна. Чиний хүмүүс цай чадаад уучгал ба. Тэгвэл дотор ч орно штэ. Ерөнхийдөө бол яг зөв арга нь бол давст нууранд шидэх байдаг. Мөнхөд татгалах нь шүү. Сусын эзэн татгах чаа. Жам ёсыг нь сахиулаарай гэд давст нуурлуу сатчихдаг. Цэнгэг нуурлуу сатчих юм бол өөрөө жатгал болно. Ойлгож байна уу? Одоо далаа малаатай мутгийнхан бол тиймэрхүү давсаа даадаг юм учраас тиймэрхүү нөгөө зүйчлэл гаргаж болно. Давсгүй нутагт яадаг гэхээр газрыг тохойртой ухаж яагаад тэндээ булаад ирлэг сахиустан даатгая гэд. Тэгээд дээр нь жоохон идэ будаа одоо нөө шувууны хоолмол янз бүрийн шавжны хоолмол тавьчаад яваад өгч болно. Ойлгож байна уу? Тиймэрхүү яс үүсгдэг. За ягаад сүнс дардаг юм болоо хөдлөхгүй болгочдөг гэдэг. Энэ бол маш илбэг тохиолддог. За хоёр тохиолдолоор хүн даруулдаг. Ойлгож байна уу? Нэгт орчин солигдсны сэтгэл зүйн цочрлоор буюу цэвэр тархины тэнэг үйл ажиллагаанаас болж дарагддаг. Энэ нь хит бие ядарч тийм үү байгаач орон зайдад асаагүйгээсээ болоод тархи сэргэг байгаад булчин ажиллахмаар байдаг, тархин сэрмээр байдаг, айц дарангуйснаас болоод нэг дарагдана. Өөрөөр хэлбэл тархи булчингийн үйл ажиллагаас алчиж байгаа юм. Энэ бол 10 даралтын баг 9-т нь явж байдаг. Ойлгож байна уу? Чи маш ихээр булчингаа ажиллуулсан. Дээрээс нь унтгаж байгаа орон цагаасаа баг зэргийн айдас авсан. Одоо тав тухгүй байгаа гэдэг үзэгдэл авсан. Энэ үед бол энэ даралтын үзэгдлийг мэдэрнэ. Булчин ангаахын тайлбарлагдчих шүү дээ, тийм ээ? Мэдхгүй. Яг ангаахын юм уу юу гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр энэ үед бол нөгөө хүссэн хүсээгүй булчин бол тайвширлын шугамдан орчихсон, тарих бол тайвширч чадахгүй байгаа. Ийм нөгөө сэтгэл зүйн өөрчлөлтөөс улбайтайгаар нэг дарагдана. Ойлгомжтой юу? Гэтэл дараас нь дарагдал явагдаад байдаг. Байнга даруулаад байна гэдэг. Энэ булчин ядаргааны даралт бол зүгээр ганц удаа үзэгдэл алга болчихдаг үзэгдэл. Яг ингээд тогтмол хугацаагаар даруулаа. Шүн болгон тэгээд 4 хоног 5 хоног үргэлжиллээ гэж байгаа бол энэ сүнсний нөлөөтэй даралт байдаг. Булчин тархины цэник зөрчилдөөнөөс биш. Орон зайн цэник, чиний цэник хоёр зөрчилдөж байгаа үйл ажиллагаанаас болож дарагддаг. Ойлгож байна уу? Одоо өндөр хэмтэй зүйлэд чиний тарих нөгөө өөрийгөө хамгаалах дохио үсгээд сэрүүн байгаад байгаа. Гэхдээ булчин чинь тархиныхаа цэнгийг авч чадахгүй гадаад нөлөөний цэнгэнд ажиллагаагүй болоод татаад байгаа. Яг энэ таталттай даралт бол сүнсний даралт байхгүй. Ягаад гэвэл чи тэнд нэг ганц хуруу муруу бол хөдөлгөн нөгөө тарих булчингийн үйл ажиллагаан дээр бол угаасаа бүх булчин ажилдаггүй. Нэг хөл мөлийн үзүүр ажиллаад нөгөө хэсэгчилсэн булчингийн ажиллагаа үзүүлээд тийм зүрхний хүчтэй цохилт явагдаад байх юм бол энэ бас сүнсний даралт. Тэгэхээр сүнсний даралт нөгөө нэг мэдрэлийн ядаргааны даралт хоёр зүрхний цохилтоор ялгаадаг. Зүрхний огцом цохилтын үед заавал булчингийн хөдөлгөөн үүсдэг зүй тогтол байдаг. Ойлгож байна уу? Ядаргааны үед бол зүрх ядарсан байдаг учраас
тийм хүчтэй цохилт өгнө. Айдсын цохилт өгөхгүй. Ямар тач даруулж байна. Тийм үү? Би хөдлөхгүй байна. Би ажиглаад байна гэдэг мэдрэмжтэй явна. Энэ зүгээр тарих жоохон дасан зохицохгүй байгаа үзэгдлээс үүсэлт. Зүрх балбал заад айдас хүйдэст яваад ороод тийм үү? Хит хүчтэй цэнийг ялгаруулад байхад зөвхөн нэг тэнд чихчи хуруу тийм үү? Хөлийн үзүүр хөдлөөд байгаа гэхээр нэ бусад булчин ажиллахгүй байна гэдэг бол эрчмийн даралтанд орчиж байгаа юм. Энэ бол төг юм л зүйл. Зүй тогтлыг нь ойлгож чад тэгээд арга хэмжээгээ авах нь ойлгомжтой болж чаддаг л даа. Ойлгочих уу? Одоо ямар арга хэмжээ авах гэсэн үг бол одоо яг энэ үед. Булчингийнхтэр бол усан дор амар унт тийм үү? Халан бүлээн усан дор булчингаа тавьчихвал. Тийм үү? Унтаж амарч тархиныхаа зэнгийг одоо бууруул унгаа. Ийм арга хэмжээ авна. Сүнсний даралтад байх юм бол үйлчлэгээ ав. Тэ эхний ээлжинд бол давсаа халаагаад тийм үү? Одоо 3 алхам. Би 3 м 3 алхам гэж бодоод байгаа юм. Ойлгож байна уу? Тийм орчмын агаарын чигийг чи өөрийнхөө цэвэрлэмээр байгаа орон зайтай хийчээд тийм үү? Хол аваач хайчих. Энэ дээр заавал булах гэдэг байхгүй зүгээр л гэрээсээ маш хол аваач хаяхад л болоо. Чи хогийн машинд өгөөд холбуулчих болно. Энийг гэртээ хадгалж болохгүй гэсэн үг. Богино хугацаанд яаж л холдуулж болно тэр үгээрээ л холдуул. Ойлгож байна уу? За тэгэхээр иймэрхүү байдлаар бол төрөх хугацаанд тэр гэр өргөөний нөгөө нэг цанийг унаа штэ. Цанийг буюу одоо амьд бит байгаа бол төрөх хугацаагаар тэр орон зайгаас зайлна шүү дээ. Тэгээд зайлуулсан нь тодорхой болоод ирэх юм бол чи хамгаалт хийчих болно штэ. Ойлгож байна уу? За тэгэхээр яг ингээд цэвэрхэн болцсон газар хамгаалт хийдэг болохоос зүгээр хамгаалт хийх юм бол дотроо нөгөө нэг хамт юутайгаа хамт хоригдно гэсэн үг шүү дээ. Ойлгож байна уу? Хамгаалтыг яаж хийх вэ? За энгийн үнэ хийхээр ярих уу? За. Зис утас ашигла. Зис утас ашиглаж энгийн хүн бол одоо нөгөө хүрээ хэдийн хэмжээний хүрээ байгуулахыг хүсэж ин тэрүүгээр хамгаалт татчих болно. Уцтай ойруулаад татах нь шүү дээ. Уцтай хаа гэхдээ зис утсандаа тодорхой хэмжээнд одоо юу бал үүсгэх хэрэгтэй. Өөрөөр хэл зэв үүсгэх хэрэгтэй. Зэвсийн зэв байнга чийг сордог байхгүй юу? Тэгэхээр чи сүнстэй тэмцэгч байгаа бол агаарын чихтэй давхар тэмцэнэ гэсэн үг. Тийм учраас сүнсийг лаама, гал малаар үргээж болоод байгаа юм. Ойлгож байна уу? Тэгэхээр агаараа чи хуурайшуулж чадчих байгаа бол чи сүнстэй тэмцэх аргатай л гэсэн үг. Тэгэхээр сүнс маань агааргүй орчинд байж чаддаг. Чиггүй орчинд, агаарын чиггүй орчинд оршиж чаддаг байх нь. Оршиход хэцүү. Чадахгүй хэцүү. Өөрөөр хэлбэл хүч чадал нь буугарч үзэгддэг. Байсан ч гэсэн хүнд нөлөөлөх чадвараа алдаж байдаг. Ойлгомжтой юу? За дав сонгод татхуу зөвхөн тэр нүү гэсэн биш үү? За бид нар нэг давсан төлөвт болохоор тэнийг биш л дээ. Тэрдээс цаатахын даваад ирсэн. Наадхын чинь бол аргал чинь. Тэгэхээр өөрөөсөө онгодоо зайлуулах, нөгөө шахаагаан зайлуулах давсаар бол боломжгүй. Зүгээр нэг ойр зуурын тэнэг нөхдүүдийг бол тэрүүгээр аргалчиж болно. Гэхдээ нөгөө мэрэгсэн нөхдүүдэд дээр бас л чанга шүү дээ наадах чинь. Арц ягаад сүнсийг татдаг юм бол гинэ. За энэний хариуг дөрөв хэлж өглөө. Муу зүйлийг зайлуулдаг гэж ойлгодог. Ерөнхийдөө тийм үү. Галын аргаар буюу агаарын чигийг бууруулах зарчмаар сүнстэй тэмцэлдэх боломжтой. За Япон солонгост яагаад сүнс их байгаа юм бэ? Ягаад бол далайн чигээс болж байгаа. Тахта орчин штэ сүнс амьдрах. Чиг хэдийнх нь их байна. Түнд сүнс амьдрах төдий ч найдгаатгаа байна.
Тийм учраас нөгөө Монгол сүнс харж мэдрэгдгүйсэн хүмүүс тэнд очихороо олноороо мэдрээд нь шүү дээ. Тий, угаасаа тэнд нөгөө нэг юу гэдэг нь бүлгэрэн амьдрах ч гэсэн их байгаа юм чинь. Гэхдээ та нар яагаад говьд илүү их сүнс байдаг вэ гэж асууж магадгүй. Харин тийм их сонирн байдаг. Ингээд говь руу явахаар нэг л сонирн. Хангаа мангаач их гайгүй шүү дээ. Ажтайхан сайхан. Говь руу явгуутал нэг л зэвүү өргөө бол нэг л айц төр. Тэр бол галын эрчимдэр суусан сүнснүүд илүү байдаг таа хамаатай юм. Илүү догшин байдаг ш тэр авиг чинь бас илүү хатуу юм байна. Илүү догшин хатуу гэдэг чинь альцгийн уст давсыг даваад чадвартай болчихсон сүнс чинь тэнд байгаа шүү дээ. Өөрөөр хэл галын эрчимдэр суурилсан сүнснүүд байдаг. Тэнд чинь байнга газрын цэник үсэж байгаа шүү дээ. Нарны туяанаас болоод хөрсөн цэнэгтэй. Хөрсөн цэнэгтэй тэгээд тэр хөрсний цэнэгээр хооллож сурсан сүнснүүд тэнд амьдардаг. Ойлгож байна уу? Хүнээс хэм татах шаардлагагүй байхгүй. Зүгээр л байгалийн цэнэгээр амьдрах боломжтой орчин. За манайха хар сүнсний талаар тайлбар хэлж ярьж байгаа шүү. Бусдтаас ойлгож байна уу? Ойлгуулъя гэсэн хүмүүст шеэр хийгээрэй. Хатуу самарнууд байгаа нь шүү. Говийн сүнснүүд бол хатуу самар. Тэрийг бол заримдаа би ч ялагдсан гэж байгаа шүү. Амирын болж исэн буурлаа тэр зайд юм болж исэн шүү. Тий, тэд нартай өрсөлдөхөд заримдаа онгод ч жуулдах үе байдаг. Тий. Байгалийн эрчмээр хооллох бол үнэхээр давуу талтай. Бид онгодууд бид ч бас байгалийн эрчмээр хоолдог. Түүний юмэр хооллоход зэлүүтэй. Тийм биз? Яг дөнгөж нөгөө амьдралын хэв шинжэн олгож байгаа үед л нөгөө биеийн ойролцоо хэм буюу хүний хэмээр хооллох шаардлага харсан юмнуудад байгаа. Ойлгож байна уу? Яг л ижилхэн учраас. Дасал болсон хоолоо идчихэж байгаагийн хувьд. Тэгэхээр урт хугацаанд орших тусмаа байгалийн хэмээр хооллоод онгод савдаг луга, лус луга, орших луга ороод ирж байгаа юм л да. Ойлгож байна уу? Гэхдээ нөгөө амьдралын зорилго чиглэл нь ондоон учраас төрчлөлтөд байгаа хууль гарна. Одоо биеийн тогтолцооны хувьд савдаг лусын хэмжээнд очиж хооллолтын хувьд очиод оюун ухаан боловсролын төвшөндөө болохоор нөгөө нийгмийн болоод жамын тогтолцоогоо ойлгохын төвшөнд бол дутчихдаг. Тийм хар сүнснийг тоологдоод байдаг. Ийм зохицолтой юм аа. За манай гадаадд байдаг хүүхдүүдэд зориулж ийн тусгай нэвтрүүлгийг хийж байгаа шүү манайхаа. За ламас хийх үү? Амс хийх үү? Яг уу. Үсцээгүй би зөвшөөрөлгүй би. Миний бондгорын давсаг нь хаагарах гэдэг. За ингэсгэд нэг 15 минутын дараа дахиж эхэлнэ. Та нар асуултуудаа зэгцэлж шүн дунд яриа. Шүн дунд яриа. Аимшигын ярианууд бүгдээрээ ярьцгаая. Тэгээд аимшигаас яаж гэтлэх вэ гэдгийг хийцгэнэ бүгдээр. За тэгээд энэ тусгай дугаар гарч байгаа. Яг гэвэл нөгөө гадаадд байдаг монголчуудаа ихэнх нь бас юм чихтэй байшинд амьдардаг. Бас яаж одоо аргалахаа мэдэхгүй. За хажууд нь ойрхон бүү лам нар байдаггүй учраас бас хэцүү байдгаа. Тэгэхээр тэтэндээ зориулж энэ зүйлийг одоо бид нар дэлгэж ярьж байгаа шүү. Ийм учраас бусдаа сайн хэлж анхааруулж яриарай. 15 минутын дараанаас дахиад одоо энэ талаар үргэлжлүүлж ярина. Ийм учраас хэлий сонсуулъя гэсэн болгондоо шеэр хийгээд тайлбарлаад түгээгээрээ. Өөр бас асуух зүйлүүдээ бас бичиж. Өнөөдөр бол хар сүнсний талаар ярьж байгаа. Тэр ингэж ерөнхийдөө өнөө цагийнхан хэлдэг. Гэтэл дотроо олон янзын төрөл зүйлтэй байдаг. Хамгийн одоо анхан шатны байдлаар яаж түүнээс хамгаалах вэ гэдэг зүйлүүдийг бид нар ярьж байгаа учраас та бүхэн маань сайтар тарааж одоо сонсуулъя, мэдүүлъя, хамгаалъя гэсэн бүхэндээ түгээгээрээ. Ингээд 15-20 минутын дараа ингээд уулзцгаая. Яасан амар ногоо юм. Тавьс юм дээ чи. Гоё ягац. Би наатаа чи нөгөө цөсний хордлогонд оролцсон имгэн байна гэж бодоод. Тэр шим. Юу. Яасан гэж. Та яаж миний эн чинь шуугийн байхгүй да. Би бол наа чи цөсний хордлогонд орсон имгэн байна л гэж хараад байна шүү дээ.
Цөсний хордоолгоонд одоо нөгөө илгэний өрөвслөөр өвдөж байгаа хүмүүсийн царайтай болдог шүү дээ. Тэгээ хөөхөн амт. Шуугич юм бол тийм үү нууц амраг штэ. Гэтэл чи яагаад нууц амраг нь цөсний хордлогоор өвдөд байгаа юм? За та нууц амраг гэж хэлдэг. Тэгэхээр сүнснүүдийн нууц амраг юм уу? Гоо үзэсгэлэнтэй эмэгтэй штэ. Тэгээд элбийн шидийг нь эзэмшчихсэн. За үргэлжлэлтэй явуулнаа. За өнөөдөр чинь манай шулмууд чинь тийм үү. Манад чинь бол нөгөө нэг гэр бүлээс гадуурх явдлаар ихэвчлэн нэрлэгддэг байсан болохоор. Шимнус гэдэг. Нөхөр хулгасан шулам мэн гэдэг. Тэгтээ тэр чинь яагаад шулан болж байгаа юм? Нөхөр хулгайлсан байж болно шүү дээ. Би яагаад тэр шулан бодоод байгаа. Зүхэл илэрхийлж байгаа эмэгтэйчүүд л тэгээд байдсан шүү дээ. Тэр чинь зөвхөн эм хүйсэн дээр байдаг зүйл. Араар тавьсан ирчүүдэд дээр алцгар гэдэг нэрээс өөр юм байх. Тэгтээ эн чинь шодрог биш вэ буурлаа. Шодрогос биш вэ? Шодрог ясна биш вэ? Одоо яана. Одоо нэр тавьсан эргэжтэйчүүд чинь тэр алцгар болсон байна. Алцгар улаан хөлтэй. Алцгар улаан хөлтэй. Халамсанд дайруулмар гэж харааж идэг үстэй. Тэгтээ тэд нар чинь өглөөгээд тэгэхэд чинь юу болохгүй байгаа үстэй. Шулмас болохгүй байгаа үстэй. Гүг яхаараа өгөхээр шулмас болж идэв. Тэр чин эргэжтэйчүүд нь бас нэг нэртэй байх хэрэгтэй үстэй. Тэр чинь адилхан шулмастай адилхан ажил хийсэн юм чинь. Яа бид нар ямар хорогддгийг биш өөр юм. Гинэн цайлган ариухан сэтгэлтэй юм болохоор гим хийснээ ч мэдгүй үхэж дэгдэж байхгүй юу? Ариун сэтгэж тийм үү авхаалжаар амьдардаг ийм хөөсөн л илүү сүг сүнс болох нь их байгаа юм биш үү? За тэгээд гүү гэдэг үл яадаг бай буурлаа. За тэрний. Тэр нөө гүйдэл. Яах нь вэ? Тэ байршлаа сольж байгаа сүнсийг л гүйдэл гэдэг нь шүү дээ. Тэгээд алфтай юм шиг хүний замд хөдөлсчөө дайж очиод ах хэрэг юу вэ? Өөрөө л нүхгүй юу? Өөрөө нүхгүй. Тийм гүйдэл гэдэг. Орчлон дээр ч нөгөө нэрлэгийн жим буюу нөгөө сүнснүүдийн байршил, сүнсний хураалгын замууд одоо танахаар бол автоцамууд байна шүү дээ. Тэгэд албатай юм шиг тийм газар гэрээ байрчаал гүйдэл дайруулаа гэд. Өөрөө яах гэж зам дээр хөвцсөн. Би бол тэн дээр эсрэг байр суурьтай байдаг. Тийм үү? Зам дээр байгаа юм чинь дайруулж л таарна шүү дээ. Зам дээр гэрээ барьчаалаа. Хурдны зам дээр гэрээ барьчаалаа. Гүйдэл дайруулаа. Зарим хүмүүс ч нөгөө гүйдэлтэй гэдэг мэдрэхгүй юм чинь очиад барьчих шүү. Тэгээд хөргий хохирч байгаа юм. Тэгээ харин тэгээ яах вэ? Танаа тэр нөгөө машин дайруулсны хөл манад хэрэгчих юм биш хогч нь байхгүй юу? Это зайлшгүй. 15-ны цагдаа дуудаж өгнө шүү уурлаа. Одоо манай чинь лам мам юунууд шүү дээ. Бөөнөр тэр гүйдлийн чинь замыг янзлаа шүү дээ. Юу тэр гүйдлийн зам тавих гэж байгаа бо. Гүүр тавьж өгөх юм уу? Доогор моогор нухсгийг эсвэл нэг бондоор нэг овон товн шиг тийм болгож идэр болох нь үстэй. 15-ны цагдаа нарыг дуудсан шүү. Энд чинь одоо бүр манад байдаг үзэгдэл шүү дээ. Одоо нэг айгүй их осол гардаг гүйдэлтэй газар руу цагдаа нар ламнар аваач ном уншуулдаг шүү дээ. Бөөнөр аваач гүйдэл тэгээд ослын дан буурна гэдэг шүү дээ. Уу яах вэ? Тэрий чи нөгөө нэг шин зам тавих аргаар хийж штэ. Та нар чи шин зам тавьдаг л үсттэй. Тавьдаг. Тэрнтэй адилхан аргаар л хийж штэ. Гэтэ тавьсан ч гэсэн тэгэл нөгөөдг нь өөр газараас гараад ирж байгаа юм. Та нар ингээ юмны булан эргэхгүй тэрүүгээр зүлэг гიშгэл яваад байдагтай адилхан тэгээд шин замаар явж тасахгүй зүлэг гიშгэл явж байгаа байхгүй. Тэгэхээр сайн зам тавьж өгснөөрөө тэрий чинь зайлуулнаа. За тэгэхээр гүйдэл бол ийм учиртай ах нэ. За тэгэхээр нөгөө зомби гэдэг ингээд гадаад нэртэй нэршлүүд орж ирээд байна. За зомби гэдэг. Зомби нь юу юм? Зомби гэдэг юунууд тассан. Зомби гэдэг чинь юу юм шүү дээ. Юу юм? Ингээл хүн шиг мөртлөөс ингээл нэг сонио алхаал яваал гэдэг өгж өгдөгөө. Яач жалаад өгдөгөө. Дайчин сүнс. Ингээл нэг
хурданч байдаг, удаанч байдаг тэгэл. За яг шинж тэмдэг хэлээ. Хаанаас гарч ирдэ? Зомбинууд хаанаас гарч ирдэ? Ямар ч байсан нөгөө уранхаа хувцастай нүгэр амд цус битүү цус нүж болсон. Тэгэл гидсэн зарим нь гоожсэн. Тэгэл Хүү. Наад ч амьд бит юм уу? Амьд өгсөн хүн гинэ. Амьд өгсөн хүн ээ. Амьд тэгээ бас өнгөчсөн. Амьд өгсөн хүн. Үхээд амьдсан хүн юм. Өгсөн амьд. Үхээд амьдсан хүн. Өдөрт амьдсан хүн. Үхээд амьдсан хүн тий. Тэр зомби юм уу? Тий. Хатан дөрг нь бол тийм. Манахаар Соор байна. Яман ёслол юм биш үү тэр чинь? Яман ёслол юм биш үү? Яман ёслолоо. Та ёслоор нь яриад байна уу? Тэ. Яман ёслолоор амьлагчд гэд байдаг шүү дээ. Тий нөгөө юутай. Нөгөө зориудаар хийж те. Боолчлох журмаар гэдэг мөн үү? Тэ боолчлох журмаар. Боолчлох журмаар. Одоо ингээд эзэн биеийг өвчлээ шүү дээ. Тэгтээ нөгөө нэг босож болох үс эргэтэн тогтолцоонд бутан байна да. Тийм үү? Яхаа сэргээгээд амьдруулчих болохоор тэгэнгүүт нөгөө эзэн сүнс бол ягаад ч амьдрахыг хүсэхгүй байгаа шүү дээ. Манай цогцос бол ашиглаж болохоор байгаа шүү дээ. Тэгэнгүүт ямаа яслалаар өөр сүнс чихж байгаад ингээд тодорхой хэмжээг нь тархийг нь ингэж одоо нэг дүрмэнд оруулж агаад за яг ийм ажил хий гэж ягаад эмгэлчих болно шүү дээ. Энэ үйл явдлыг болж ирсэн үү? Болдог явдал уу? Асар чадвартай хүн юм шүү дээ. Тэр чинь ангаах ухааны авар чадаагүй хүн юм уу эсвэл ослоор өнгөрсөн хүнийг буцаагаар амьлуулж гэсэн үг шүү Тий. дээ. Яг уу өгснөөс хойш 72 цагийн дотор Хугацаа. Тий 72 цагийн дотор хийдэг. Тэгээд ихэвчлэн уул уурхай дээр ашиглана. Яг л биедээ лус савдгийн хилэн авмааргүй шүү дээ. Альцгийн өвцөн хүний бие дээр авахд яадаг гэж хийдэг байхгүй юу? За манайх тийм нэг унжуус ахаад тэгээд яг энэ дээр мэрэгсэн айхтар бөө ишгүй дээ. Тэр үрдэ ганцхан энийг л чаддаг бөө байхгүй юу? Тэгээ уул уурхайн бизнес эрхлэгч. Манайд ганц яста дураараа олборлагч байсан юм да. Тэгээд одоо нэгэнт үхэгстэй байлдах хэцүү учраас одоо зөвшөөрөл тодорхой хэмжээгээр уул усны хязгаар тогтоогоол эрхлүүлнэ шүү дээ одоо нөхөртөж байна. Тэр нь яг яаж голон тэр хүнийг амьдлуулж босгож ирээд байгаа гэдэг чинь нэг шийдэ байгаа байхгүй. Одоо нэг юм. Айгаа өөд шийдэ биш. Үхээгүй юм биш тэгвэл хүмүүс. Үхсэн. Яалчгүй. Сүнс солихгүй. Яагаад бурдаа. Гэхдээ тэд нар бол урт насалдгүй 5 жил л эртээ юм хийж байгаа. Тэгэл угаасаа тэрнээс хойш угаасаа чулуундаа дарагддаг юм дөө нөхөн ухаж хагаад ямар нэг хүн гэж үзэх юм биш. Тэгээ хамаагүй танхаа умбал яагаад над бичил залаа гэсэн чи яагаад чиний юу гэж чин нохонохоор сольж болно штэ. Чиний сүнсийг нохон сүнсээр сольж болно штэ. Надад дарамтлж байгаа. Дарамтлж байгаа байхгүй юу? 3 настай умбал үсттэй. 3 настай. Хэрмүү өстөр надад тэгсэн штэ. Өнгөрч яахгүй юу? Ирсэн. Тэгээд гिचлээ заагаад чи юу хийх гэж чам гэсэн чинь айгүй нийт тэгж байгаа. Тэрнийгээ л ингээд шургуулад ярих гэдэг авч айгүй нэг хөөхөн ганц сурсан юм тэр гэж сонирхол татах гээд би болтлоор ингээд юу тоохгүй ингээд за өөр гिचлээ хийгээд ингээд гэсэн баг гэсэн чинь чиний сүнсийг нохон сүнсээр сольчиж болно штэ. Амархан штэ гэдэг чинь. Би ч нэг хэсэг тэрүүгээр хөөцөлдөж цэргийн тоогоо нэмэгдүүлэх сонирхолтой байсан л та. Гэтэ тэргүү талбайдаагаар дүүрэн байлдаад өгсөн цэргүүд байгаа юм чи дахиад ашигламаар санагдчих шít. 5 жил хэртэ насалдаг юм чинь. Гэтэ нөгөө юу байдаг вэ? Дархлааны тогтолцоо байхгүй учраас тэгээд махан өмхирж байгаа сүлдээ ашиглах боломжгүй цогцос болж чаддаг л доо. Тэгээ нөгөө муудалтын үйл явцыг нөгөө булчингийн үйл ажиллагаа муудах 5 жилийн хугацаанд л тэр биетийг ашиглаж болдог байхгүй юу? За тэгэхээр энэ бол ашиглаж болдог сүнсээ нэг ашиглаад бас юутай хүмүүс хийж идэг. Тодорхой хэмжээний үр дүн гаргаж болдог. Яг нь манай цаг үед бол нэг тодорхой тооны хүмүүс тийм байдаг. Гэхдээ би яагаад хийж ойлгоогүй зүйл байгаа юм. Монгол нэрийг нь юу гэх вэ энэ төрлийн юм? Ороолон гэх үү? Босуул гэх үү? Ороолон байхгүй. Ороолон. Ороолонгууд. Ороолон босгох гэдэг. Ороолон босгох. Тэгээ ороолон босгох үйл ажиллагаа байхгүй. Босгох гэсэн үг байна. Тийм байна. Буцаад. Тэгээ буцаага босгоцсон. За. За тэгээд тэгвэл сүгийн өнүүд яах вэ? Юу сүгий? Сүгий. Би чи сүг. Чи нөгөө сүнсээ сүгий гэж түрүү асуугаа үсттэй. Дахиад бас нэг сүгий юу? Сүгий байгаа. Тийм сүг.
За яг ямар сүгээ яриад байгаа юм бэ? Сүг сүлт гэдэг. Сүг зүлт энэ гэдэг. Ихэвчлэн нэг хошоо үгээр хэлээд байдаг шүү дээ. Сүнс сүг л. Сүнс сүг гэдэг үү? Сүг зүлт гэдэг. Хошоо үгээр хэлээд байдаг. Сүг гэх. Сүг гэдэг чинь ямар нэгэн эвдэрсэн гэмтсэн зүйлийг л хэлдэг шүү дээ. Хэрэггүй болсон. Ашиггүй болсон зүйлийг л хэлдэг шүү дээ. За тэгээд бас хөхтөлийн тухай асуусан хүмүүс сонирхоод хөхтөл гэж юу юм бэ? Ажилдаа явж байгаа сүнс. Яа. Амар зүйл биш. Тэгээд чинь багахад нөгөө харагддаг шүү дээ. Сүнс чинь өөрөө нөгөө эрчим биетэй хувьд нөгөө гэрлийн орон зай буураад шүн дүүл болоод ирэхээр нөгөө эрчим бие нь тодорхой хэмжээгээр ялгаран харагдаад байгаа үедээ тэр хөхтөлөг гэдэг ямар нэгэн одоо эрчим цацарж байгаа бяцхан дөлгийн хэмжээтэй харагддаг байхгүй. Тэрийг л хүмүүс гарчаад ажилдаа явж байгаа сүнс харчаад. Оо хөхтөлөг гэж сүнс байна гэдээ айгаад байдаг байхгүй. Биднес жоохон багтаа бас гэдэг шүү дээ. Гадаа нөгөө биз галгаад мархлаар чинь энэ тэнд дүүлнүүд ингэж явдаг гэсэн. Тий, ажилдаа явж байгаа сүнс. Тий, их л ажилдаа байж тээ. Дагаад дуудаг байж тээ. Тэгээ тэр чинь ингэ явж яснаа пөг гэдэг алга бол. Тий. Тэгээ ажилдаа л явж байгаа юм ич. За, барам гэж юу вэ гинэ? За, над чинь буддын шашны нэрээ болоолаа явчихлаа да. Бармууд яах вэ те? Буддагийнхан бас янз янз. Тэгээ тэд нөгөө төвдийнхэн бас өөрсдийнхөө эсрэг дүртүүдийг янз бүрээр нэрлэн штэ. Тий. Тэгээ тэрнээс орж ирсэн бас олон нэр байдаг. Би заримын сайн одоо мэдэхгүй. Шидэт хөөрийн үлгэр гэж бас нэг юм. Тэр чин зүгээр энгийн үлгэр байдаг үстэй. Сүнс цуглуулаад яваа. Тий, сүнс цуглуулаа яваад байдаг. Энгийн үлгэр байдаг шүү дээ. Хүүр гэж бол зүгээр цогцсон юм. Хүүр буюу цогцос нөгөө нэг сүнс нь хайлаж бие нь илжирч байгаа. Тэр уурагч бие чинь хэлээд байгаа шүү дээ. За, Дракула хаагур байна гэж танаас асуусан биш үү? Дракула гэж юм. Цус орогч гурлаа. Тэгээд нөгөө эзэн хар хувцастай. Яагаад гоё хувцалж болдгүй юм бид нар чи. Тэгээд ийм юу та таягтай те мөн бицтэй. Нөмөрхтэй үлээ. Нөмөрхтэй айгу ганган шүү дээ, ганган гүм. Гүн зарангуул Дракула цус орогч болсон гэдэг домогддог. Тэр нь яаж ч үлсэн юм байгаа. Тэндээсээ судлаа мэдчихээ. Наа чинь бол бүр оноос нь нэр юм байна шүү дээ. Оваа гэдэгтэй. Оваа гэдэгтэй. Одоо та нар бас надаар дүр хийж болно шүү дээ. Нэг муу шүгдэл. Facebook-ийн шүгдэлдэг. Facebook-ийн шүгдэл. Онгод нэртэй Facebook-ийн шүгдэл гэдэг. Нөгөө юу гэдэг нэг гартаа 5 3 нөгөө гартаа тийм үү эрхийг 7-ороо гозоолгосон тийм дүртээр төсөөлж болно шүү дээ. Зүү тавхаас шүгдэд гэдэг. Тэгэхээр би бас адилхан аим шиг зүйл шүү дээ. Тий, харах юм байна. За юугаа онцгой болох уу? За онцгой болъё. Одоо онцгой боллоо. Тий. За тэгэхээр би түрүүн нөгөө юу гэдэг нөгөө үйлчлэгээ үзүүлэгч нь байхгүй үед өөрөө яаж аргалах вэ гэдгээ ярьж ирсэн шүү дээ. Тийм сүнснээс одоо хар сүнснээс яаж хамгаалах вэ гэдэг талаар одоо гадаад байгаа хүмүүстэй төлхөө тэдэндээ зориулж энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Нэвтрүүлэг болсон аа. Энэ арцгнаа марцгнааныг хийж байгаа гэж. Нэвтрүүлэг болсон ааж шүү. За. Байгаль дээр өгтөөс цэнийг арилгах жургамлууд байдаг. Жишээ нь одоо манай оронд бол халгай. Халгай ургаж байгаа одоо нэг алхмын газар бол харьцангуйгээр одоо нэг цэнийг тэнцвүүс орцсон учраас янз бүрийн сүнсний нөлөөгүй байдаг байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгэхээр нөгөө гэрт танимлжсэн халгай бас байдаг. Нөгөө түлхий шинжрээг нь арилгаж агаар цэвэршүүлтийн үйл ажиллагаагаар нь төрөлжүүлсэн одоо таримл халгай байна да. Цочоод байгаа мó төшигнөөс. Наач сүнс амгалахч агаар орог. Цонхоос сүнс орсон. Хөдөлж байгаа хөшигнөөс айж гэн өөртөө албаар ийм юм ярьчаад. Ямар яаж яхад том нүдтэй ч хэлэхгүй. Яасан айхтар том урдаг. Тэнийг айлгч юу? Би энэ чи шар шуу шиг том нүд гаргахаар байлаа шүү дээ.
Нэг үхэр шиг нүдтэй биш шар шавуу шиг нүдтэй болоод ирэхээр гайхлаа. За хөө яриагаа өргөжлүүлээ. Хүнд дэмтэйгээ хий. Арзгадах нь яах вэ? Айлгаад байгаа юм чи. Сүнс ярьж байгаа чи. Миний хамгийн их айлдаг зүйл дээр штэ. Толгой дээрээс унаж орж ирдэг дээр. Борд дээр хоёр үнээсээ очиж өгтлээ. Буй хөрсдөд ирэхтэй нэг ганц л удаа дарвайтлаа айж үзсэн байхгүй. Яалтчгүй хойноос мундчлаа гэж бодохгүй. Тэгсэн чи дарваас нь том дэр хойноос орж ирсэн байдгийг. Буурластай ингээд амар нүд найсан зэрэг талсан би бүр чамсан. Айгуу нүдтэй хоёрын сайсан ч. Тэгсэн чинь ямар дайрлага нь вэ гэж хахчихсан. Би хинэн вэ гэд хоёр би инлүүгээ гайхаад яалтчгүй мун цогч байгаа юм шиг орж ирсэн юм чи тэрмөө дээр чи. Тэгсэн чи энэ ор дээрээ хураахгүй хойноо овоолж байгаа толгой дээрээс нурж орж байгаа нэр юм байна л. Наад гэхдээ мундуулж исэн юм уу? Яа? Мундуулах мэдрэмжийг авч исэн юм уу? Авч исэн. Тэрнээс айхгүй. Гэтэ ингээ буурл айхлаар чи би бас айн өстө дагаад амар сүнсэж чирэж бодод. Нэг нийтээ тийм болж исэн. Хөөе. Ажил хийж байгаагаа мартцсан байж штэ нэр. Хавцсан наа. За одоо байхгүй шүү бүрдэ. Хөө юу ярьж байгаа. Халга. Энэ арцгаас болоод хамаг юм арилсан шүү. Халга. За тэгээд гэртээ тийм таримл халгаа тарих аргаар ерөнхийдөө орчны цэнгийн тэнцвэрт байдал үүсгэж болно. Цэнгийн тэнцвэрт байдал үүсгэгдсэн орон зайд одоо янз бүрийн тийм хийсвэр үзэгдэл баг болдог байхгүй. Богт болохгүй биш баг бол. Хүч нь буурна. Явхамжтай юу. За улаан сухаа байна. Алтан харгана байна. Манай Монголд бол одоо энэ төрлийн одоо тэнцвэрт орон зай үүсгдэг. Гэхдээ энэ ургамлууд дотоод шүүстэй үедээ л ажилладаг. Хатцсан үедээ нэмэргүй. Хатцсан үедээ бол тэр бол төлөө байхгүй. Одоо манайхан ч нөгөө харган айлд байх сайн авчуулаад өндөө авчуулаад. Нон дотоод чихтэй хугацаа байна штэ нэг жил орчмын. Тэр үедээ л нөгөө нэг тэнцвэрт орчин үүсгэн. Эсвэл гоё таримлжуулаа гэхдээ тарж болно штэ. Тарьсан л найдвартай байна. Харганыг уу? Харганыг байна. Одоо сухайг байна. Тийм тарж болдго юм уу? Болно. Ямар сайн. Нялх ургацыг нэ штэ. Сайхан нөгөө нэг хөрстөө аваад шаазан савн дотор гэртээ тарж болдог. Энэ оргомлуудыг. За одоо харь орон руу болоод ирэх юм бол Сартуулын нутаг руу эцэглэн шар шүүстэй лавар навч байна да. За. Хоолны амтлагч нь тийгээд байдаг. Лаврын навч. Нөгөө эцэглэн шар шүүст нэг юм маш гашуун нөгөө цай унд нь тийгээд байдаг. За юуны орон гэдэг чи хаашаа вүлээ? Турк мөркийн тэрэд үү? Тийш байгаа юу? Тийм. Баг Азийн тэрэд байдаг хүмүүс үү? Тэд нар бол лавраа ашиглаж болно. За. Урагшаага сүн Кэдан гуйлангийн нутаг руу ороод ирнэ штэ. Тэгэх юм бол дэнлүүт цэцэг ашиглаж болно. Яг ингээд нөгөө нэг асартын дэнлүү шиг хэлбэртэй цэцэгтэй. За тэг хятад болон Солонгосын нутаг гэсэн. Япон. Тэр өгөр бол дэнлүү цэцэг. Дэнлүүтүүд байна. За тэгэхээр ингээд сүнсний орчинг ингээд саармагжуулдаг ургамал байдаг бол сүнсний орчинг өвтгчүүлдэг бас ургамал байдаг. За луулийн манай Монголд бол луулийн орон зайд сүнсний орчинг өвтгчдэг. Луул гэдэг нэг гашуун ургамал байдаг тийм үү? Шарилж үз. Тий. Нэг төрлийн шарилж. Тэрний орчинд бол нөгөө сүнсний чиг өвтгчдэг учраас одоо бодит зурлал руугаа илүү төгөж очиж идэг. Хар усны орон зайд байна. Бас ингээд бодит хэлбэр нь идвэх чад байна. Гохомжтой. Гангачин болохоор сүнс саармагжуулах ургамал. Оронго нь болохоор сүнс идвэхжүүлэх ургамал. Тэгэхээр гэртээ янз бүрийн мөлхөө ургамал тарих тусмаа чи гэртээ сүнсний үзэгдлийг илүү тод харах боломжтой. Ойлгож байна уу? Харин тэр гэртээ таримлжуулахдаа тэр аль болох оронго бус тийм үү?
цэцэглэлд үүсгдэггүй навчлаг ургамлуудыг сонгох тусмаа одоо тэнцвэрт байдлыг үүсгэх боломжтой. Ухамжтай юу? Ухамжтай. За тэгэхээр ургамлын зүйл дээр ярьлаа. Тэгвэл одоо төмөрлөг шороолгийн зүйл дээр ярив. Цахиурын орон зай сүнс өнөхөр хамгийн дэд хүчээ агших боломжтой. Агсхаа. Захиур. Тэгэхээр чинь энэ хөвгтөлөгцүүд чинь дотроо захиртай. Аргацууд чинь захиуртай. Захиур чинь мэдээлэл хадгалах чадвараараа өндөр эрдэс учраас бүх юмны хадгаламжийн сан болж, батарей болж явдаг штэ. Тэгэхээр тэр захиурын орон зайд бол сүнс одоо дээд илэрхийлэлээ үзүүлэх боломжтой болдог. Яг бол захиурын өөрийн бүтц нь эрчим хураагаад буцаагаад илэрхийлэх чадвараас үүдэлтэй юм шүү дээ. Тэгэхээр бид нэр бас нөгөө эрчим биетийн хувьд захиур дараа ажиллах чадвар өндөр. Тийм учраас компьютер хэвддэг. Гар утас хэвддэг. Өөрөө яриад байна. Тэгэхээр нөгөө онгодууд яагаад гар утасны батарей хэвдчихдэг вэ гэхээр тэр цархиураар хийдэг учраас хэвдэрчдэг. Хит цэнэгжилт авдаг. Эсвэл хит цэнгийн хоосролд ордог. Цахиурыг энгийн хүмүүс хэрхэн өөртөө яаж ашигтайгаар ашиглаж болох вэ? Тэгэхээр хар сүнсэнч бай, онгодонч бай. Цахиурын орон зайд үйлдэл идэвхтэй байдаг учраас чи одоо энэ цахиурт зүйлүүдээ орныхоо дэргэд байх тусмаа нөгөө сүнсэнд харуулах чи хүччих гэнэ шүү дээ. Тэгэхээр энийг зүгээр хол байлгаж. Тийм үү? Одоо нөгөө цэнэгчих орон зайгаа өөрөөсөө холдуулах зарчмаар одоо сүнснээс хол байж болно. Ухамжтай юу? Нэг сайхан нөгөө шившлэгтэй давс тойруулж горчиг зурчаал дотор нь унтъя гэсэн чи гар утсаа барьж явах юм бол нэмэргүй байх нь биш. Ойлгож байна. Тэрний оронд ном уншсан нь дээр байх нь биш юу дээ. Ямар нэгэн сүнсийг зориудаар бас хүчжүүлэх юм бол цахиурыг ашиглаж болох юм шүү дээ. Яа. Ухамжтай юу. Тэгвэл саармөгжүүлэгч нь юу вэ? Тийм үү. Цахиурыг идэвхжүүлдэг юм бол ертөнцийн дээр бас саармөгжүүлдэг. Юу байх нь шүү дээ. Төмөр чинь бас цахиурынхаа төрөл учраас сүнс идэвхжүүлдэг. Тэгвэл саармөгжүүлэгч нь юу вэ? Нүүрс. Тэ. Өөрөөр хэлбэл бүр нарийн ярих юм бол чихэрт голт модны нүүрс. Өөрөөр хэлбэл бургас байна. Хус байна. Хуш байна. Тэдний чинь дотор модны чөмгийн чихэрлэг амттай шүү дээ. Ийм модноос гаргаж авсан нүүрс нь 6 сар хэрэгтэй. Одоо нөгөө нэг агаар чившүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд идэвхгүй болдог. Тэгвэл сүнсээ идэхгүй янз бүрийн сүнсийг идэхгүй болгоё. Тэгээд идэвхгүй хүч чадалгүй болгоё гэх юм бол дэлгүүрс зардаг нөгөө шаарддаг нүүрс авчраад өрөө тасалгаанда ил тавьчвал тэгээд 6 сар орчим чи тэрийг эхлээд нөгөө нэг өөрийнх нь чигийг нь хөөх ёстой. Халаа гаргаар дотоод чигийг нь хөөгөөд одоо нэг хариулт намган дээр суурч штэ. Шингэн жигнэхгүй шүү. Жигнэчээр ч одоо чиг нь нэмэгдэж байна. Зүгээр сайхан халуун болгоод ирэх чинь чиг нь дэгдээд 6 сар орчим чихний одоо өрөө тасалгааны агаарыг одоо тэнцвэрт байдалд оруулаад байх боломжтой. Энэ тэнцвэрт байдал нь одоо сүнс байсан ч одоо чамааг сүрдүүлэх хэмжээний эрчим гаргах чадваргүй болгох үйл ажиллагаатай юм. Ухамжтай байна. Бас ингээд баяруу сүнстэй арчдаг шүү дээ. Тэрийг бас маш хурдан хугацаанд зайлуулахад нөгөө туулгын нүр суудаг шүү дээ. Яг тэр аргыг хэрэглэж болно. Төр хугацаанд чиний биеэс хар сүнсийг идэвхгүй болгодог. За хөнгөн одоо чадвар муутай хар сүнс бол тэрчлэн туugдана. Гадагшлна. Нэлээд чадвартай байж үлддэг. Ухамжтай юу? За эдгээр зөвлөгөө тус болно гэж бодож байна. Тус болно. Амьдрал хэрэглэхэд амар ойрхон юм. За арабууд туглах хайлуулж халааж байгаад ус цоцож угаалга гэж явахыг харж байсан гэж. Туглах хайлуулж халуулсан гэнэ. За манай уламжлалтаар нөгөө давс халааж байгаа шууд гал руугаа цочлуулах аргаар хэрэгэлдэг штэ. Тэр ч гэсэн бас нэг яг энэ туулгыг ашиглахтай хайдалах юм. Одоо юу? Ширгийн арга. За лимон гэд бичсэн байна.
Тэр нөгөө эсэг шарыг хилээд байгаа. Жүрж. Жүрж биш. Биш. Жүржийн төрлөх хэрнээ шар өнгөтэй. Нэмбэг. За кактус 100-аас дүүлжлэх үг нэ горлаа. Үгүй шүү. Тэр чин манай заг шиг ямар ч идвэхгүй ургамал. Үргэстэй болохоор айлгана гэж бодсон байх та. Нөгөө өнөн дээр ягаад үүднийхээ тэнд нөгөө хөрөө тавьдгийг мэдхүү. Тийм дом байдаг шүү дээ хайлуу. Тэ тэрийг мэдхүү. Зэвсэг болохоор л гэж дээ. Үгүй дээр үеигт чинь нөгөө төмөр гэхээр л айл болгонд илбэг байдаг нь хөрөө. Тэрийг аянган цохолчаа тэн дээр тавиад байдаг байхгүй юу? Тэгэхээр тэрнийг нөгөө мэдхгүй болохоор одоо бол зүгээр төр зүрийн ямар ч мэдлэггүй бэлэг тэмдэг болгоод хөрөө тавьсан. Тэр байтугай жижигэн хөрөө хийгээд цатар зараад иддэг шүү дээ. Тэр нь тэгээд аянган байж ижил үрдүнтэй тий. Тэгээд зүгээр тэр мөө хөөрөөг тогон зохиолаач тийм нэмэртэй болохгүй. Аянгачин өөрөө өвөрмөс маягийн цэнийг байхгүй юу. Энэ хит хариуцлаа шинжтэй. Хүчрэхэг. Төмөрлөг болоод чилэлгийн дотоод эренбийг өөрчилдөг цэнийг байгаа юм. Тэгээд буцаад нөгөө төмөрлөгийн шинжилгээ хувьсахтай гарах одоо нөгөө эрчим нь орон зайгаа цэвэрлээд байгаа юм. За, дайрлагад савдагтай холбоотой юу гэж байна? За, чи юмыг хулгайлцсан бол холбоотой, юмыг хулгайлаагүй бол холбоогүй. Өөрөөр хэлбэл онцгой мод цэцэг ургамал шавж амьд биет устгачаагүй болж савдаг чамруу дайрахгүй. Харьцангуйгээр шуудраг ойлгож байна уу? Онцгой зүйлийг хүлэнгэтж байгаад одоо тухайн нутагт товор байдаг зүйлийг сайн Вьетнамд цагаан чулуу газараас аваад савдаг дайруулж өгөх шахаагүй юу? Санаж байна уу? Би биш шүү буурлаад ирчихнэ. Энэ нөхөр. Би цагаан чулууг наваагүй шүү дээ. Гэхдээ тэр чи хариуцаж авснараа чи юу? Бөөнөрө бөө цагаан чулуу товор. Тийм үү. Гэтэл тэр цагаан чулууг нэг муу жуулчих авцсан. Хариуцаж авснараа хэлмэрчээрээ чи эргүүлэн төлөө үйд. Тийм шүү дээ. Хуйгнаас цагаан юм авч өгөөд завсж ирсэн. Яч яхаа те. Тэр өнгөрсөн шүү. Яста дэми юм болсон. Тэр нутагт ховор байдаг зүйл одоо алтаар элбэг хэрнээ цагаан чулуугаар ховор нутагт бол алтан үнэ одоо юу тий нөгөө сүүлчийн орон зай болоогүй учраас үнэгүй. Сүүлчийн орон зай болж байгаа эдэн үнэтэй болж хувьсч идэг. Тэгэхээр нөгөө өөр нутагт үн цэн хангалтдаг зүйл зарим нутагт үн цэнтэй болж идэг. Ус элбэгтэй газар ус үнэгүй байхад ус ховор газар ус үнэтэй болж идэг чиг савдаг тийм нэхлэр бас дайрах үзэгдэл байна, нэхих үзэгдэл байна. Тэстэ нэр бүгдөө түргэ авсан шүү те. Тэр гадаадын нөхдүүд бол энэ аюултай. Төөрөн дээр очиж үзсэн чинь таны улаач нь ганцаархнаа нэг хэсэг болонд очиод даваа цацаад өөрийгөө болгоос уусан. Миний улаач тэгэхээр бардан байгаа биз дээ. Бусдыг туслахгүй ч өөрийгөө болгочихно гэдэг чинь сайн үзэгдэл. Олоос харсан чинь тэнд очинд өөрийгөө тойруулаад цагаан юм цацаад юу их давсан гэсэн. Аминда хайртай арчаатай л боо бэр. Тэгээд чи тусламж авах гээд байсан юм. Хоорондоо ярьсан зургуул алга болоод өгсөн. Ажлыг идэвхтэй хурдан хийсэн байна. За та нар онготой шүү. Над дээр яаж ирлээ? Чөтгөрийг нутагтан тойруулдаг уу? Хаалгаар авахтаа энэ нохооны нүд рүү хараарай. Нохооны нүд өөрчлөгдөх юм бол юм дагуулж ирсэн байна. Тэгсэн чинь гаслаа гүчээ өстэй нохоо. Альцгийн дагуулах бай чи хил болсон юм байгаа юм чи. Тэцээ гэд ирсэн чинь чүгээ дагуулсан чинь юу дагуулад ирсэн буцаа гэдгсэн чинь бид төрөлсөн шүү дээ. Чөтгөрийг нутагтан тойруулж байгаа. Бүр яаж яхад тийм гэрийн бөөрийн дайтай тойруулж байгаа. 8 нэрийн баруун дэлгэр орчод.
Нутгийн житгэрийг нутагтан дөөрүүлээд гомн тэнэг нөхтөө те. За тэ бог өнгөнөд маш олон хүчтэй нүүд байна. Бог гэхээр бүрэн мундаг болчихгүй. Энэ мэт одоо паян ихээр барьж. Тэр нөгөө нэг гэрийн цахилгааны утсан сэмрээд эвдэрсэн байхад дайрлагтай байна. Танад гард гарна гэж байгаа шатаацсан хүн байдаг үстэй. Гэхдээ цахилгаанаа шалгуул гэж хэлхийн оронд. Тэгтээ хөөрхөн амтан дайрлагтай байгааг нь мэдсэн л байгаа юм л да. Гэтэ бүр яг нөгөө сүнсний дайрлага биш. Тийм үү. Нөгөө ахын дайрлага байсныг тодорхойлж өгөөгүй алдаа гаргаж байгаа юм л да. За тэгээд дараа нь бол адал явлуудаа ингээд ярил хөхрөлдөж өгнө шүү дээ. Сонирхолтой гэж. Зүйл мэдэрсэн байгаа юм л да. Удахгүй ямар нэгэн муу ёрын юм болгож байгаа. Тийм. Тийм биз. Тайлбар жахан. Тайлбар дээрээ тодорхойлолт өгөөгүй. Муу юм болгож байгааг хэлсэн хэрнээ. Яг аль чиглэл асуудлаа шийдэхээс догоон хэлээгүй. Одоо ч манайхны яг нөгөө гол мэддэг зүйл нь арцгаан гоогуулах юм байна шүү дээ. Ямар нэгэн муу юм болоод арцгаан гоогуулсан ангаа гоогуул. Тэгээ аргын талдаа шүү, бэлгийн талдаа шүү гэдгийг ядаж тодорхойлж хэлмээр байгаа юм да. Тий, аль алийг анзаарч явах болохгүй. Тэгэхэд чин цахилгааных нь утсан шалбарцсан байж байгаа. Нэглэж байгаа шал гаргасан шүү дээ. Тэрийг нь очоо хэн шалблаа хийцээ. За язгуур гээд дахлага энэ төр дил харагдаг бото зураг дээр гарсан байдаг н ажиллаа хийж байгаа сүнснүүдөө гэж. Нөгөө хүүхдөөснүүд ажиллаа хийж байгаа сүнснүүд. Тэд нэр их баригднаа. Яах вэ? Харанхуй орон зайд бид нар чинь өөрсдөө нэг юм гэрэл юм болохоор баригдчихэл таараа штэ. Яах гэж та нар тэгж биднийг гадуурхдаг. Адилхан ажиллаа хийгээл та нарын тэнгэрхэмтэл бид нар тэнд чинь хөвсөлцөл ажил хийжээж яах гэж тэгж. За сүнсэн төрцөнд бид яаж мэддэгддэг вэ гэж шүү. Сүнсэн төрцөнд дайрагдсан уу? Яг сүнсэнд өртсөн гэдэг нь яг одоо ч гэсэн чи сүнсэнд өртөөл явж штэ. Тэгэхээр яаж мэдрэгдэж ийн миний хөө? Сүнс яриа сууж ийн. Сүнс яриа сууж толгой эргүүлээл. За тэгэхээр үнэн худлаа юу гэдэг нөө зөв тав гэдэг зүйлээрээ сүнс болон бусад юм үнэн зөв буруу юу тав гэдэг мэднэ. Сүнс хаана байрснаас. За одоо муу сүнсэл байртлаар нэрээ да. Тийм үү. За тэг. Эхлээд тэрийг яриа. Сүнс хаана байрснаас хамаарат шинж тэмдэг илэрхийлдэг. Ахар сүлнээс доош байршилтай байгаа үл чиний дархлаа унана. Өөрөөр хэлбэл энэ нь чиний арьж газараас сачиг шиг нөгөө химичэн сорж болдог учраас байршлаасаа хамаарат янз бүрийн шинж тэмдэг илэрхийлнэ. Ахар сүүлнээс доош орон зайд байх юм бол чиний дархлаа унана. Өөрөөр хэлбэл хичнээн дархлааны юм уугаад тийм үү. Хичнээн биеийн одоо амрааж тоглоод байсан ч халдварт өвчин төртөм хий болоод байнга бие дээр юм туураад эсвэл нөгөө ханаад шавтнаас салахгүй нэг тийм нэг үргэлжилсэн уншсан хугацаанд болтчдөг штэ. Тэр болоод ирнэ. За тэгээд боожгон загтна тийм ээ. Юу боож? Гэх хэмэтэй. Юу боожгоо загтна. За чи наадаа өөрөө тайлбараа. Яагаа боожгоо загтна гэж байгаа. За тэгээ замбад илүү ингээд тод мэдрэгдэх юм байдаг шүү дээ. Яг юм энгийн загтал шиг биш юм сонин хорж байгаа ч юм шиг дайрлага дайрч юм шиг. Ямар ч зөвхөн чамд мэдрэгддэг мэдрэмжээ. Гэхдээ аюу олон ирж ярьдаг байхгүй ингэж ийн гэд асуугаад. Тэгэхээр тэр чинь маш олон төрөл байдаг. Тийм хэлбэг биш ээ. Тэр чинь юунд тэгэхээр тэр талынх нь яг илүү их байна гэсэн үг. Жишээлбэл Францад. Тэгэхээр газар нутгийн одоо жишээлбэл Монголд тэгж дайруулах эсвэл Францад юм уу эсвэл одоо юунд Америкт дайруулах тэр ялгаа нь зөвхөн сувгийн хоолойд орсон хар сүнсэл тэгж өөрөөр хэлбэл өксөх замын халдварын шинжтэй байгаа хар сүнсэл тэгж мэдэгдэн шүү дээ. Тэгэхээр би бол зөвхөн хоёр хөлөнд цуусныг л ярьж шүү дээ. Доотлоос нэг. Тий би тэр нөгөө нэг сувгийн хоолоонд буюу тийм сүвээр орсон хар сүнсийн тухай яриаггүй шүү дээ. Үндэс хүрдэнд бүтэн суугаагүй. Бүрэн суугаагүй гэсэн үг. Доотлоос ярьж байна. Яраж эхэлж байна. Явж эхэлж байгаа сүнснээс эхэлж байна.
Энэ сүнснүүд чинь хүрдэн дээр дандаа байрлалтай үү те? Ерөнхийдөө хүрднүүдээр туслах хүрдүүд болоод үндсэн хүрдүүд дээр байрлаж болно. Нөгөө хүрдүүд бол эрчимийн нөгөө зангилаа газрууд байдаг учраас одоо яг нөгөө нэг судасны бэлчээр гэдэг шиг хэмжээний эрчимтэй газрууд дээр суудаг. Ойлгож байна уу? Нөгөө хачиг заавал хүүх рүү авирдагтай адилхан. Тэгэхээр тодорхой байршлууд дээр л байрлана. Тийм үү? Яг хүртний байршлууд дээр л хар сүнс байх нь илбэг. Ахар сүүлнээс дээшлүүл яг дархлаа унах шүү дээ. За эхлээд тийм үү хоёр хөлн дээр байгаа дархлаа ундаг. За ахар сүүл дээр яг нөгөө буюу үндэс хүртний төв байрлал дээр ирэх юм бол тийм үү тухайн хүний удамшлын мэдээлэл алдагдаад эсийн хувиралд орж ирдэг. Гаж ургацгууд бий болох нь илбэг болоод байна. Дорт нь чинь тэгвэл бүр ийм хахад ирүүлнэд шууд нөлөөлөх чадвартай гэсэн үг. Өөрөөр хэлбэл уялдаатай ажиллаж чадгаа болж байгаа эсүүд хооронд. Ухамжтай юм. За тэгвэл цаашлаад арай урт талдаа өксөх одоо шээсний сүв тийм үү давсаг бөөрний сувг бөөрөнд суудсан байгаа үед бол нөгөө тэрний энэ зэгсгэн шарын хэлдэг захтах мэдрэмж өгдөг. Шууд. Ойлгож байна уу? Шууд захтах мэдрэмж. Чи бол нөгөө нэг эмчийн талаасаа шинжилгээ өгөөд мөөг өнцөр юм уу гадны биет байна уу гэдгийг шалгуулахад гарахгүй. Гэхдээ чам захтах мэдрэмж өгнө. Ойлгож байна уу? Дээрээс нь байнга биечээс сэрүүг татна. Дулааны мэдрэмж чим алдагдана. Яг энэ сувгуудын хүрээнд. За үржин үрдэн дээр болоод үржин үрдний туслахууд дээр суугаад ирэх юм бол булчирхан оёлдоо алдагддаг. Ингэснээр дотоод шүрлийн өвчнүүд эхэлнэ. Бүх төрлийн дотоод шүрлийн өвчин эхэлнэ. Аль нь ч идэвхжиж болно. Яг ямар шинжтэй зүйл байгаагаас л хамаардаг. За наран сүлжээ дээр богоод ирэх юм бол хоол боловсруулах хэрэгтний алдагдлууд орж ирдэг. Дээрээс нь чиний эрч хүч алдагдана. Сэтгэх чадвар унана. Яагадгүй эрчмийн байнгын дутагдалд яваад байгаа учраас тийм үхэн зан аришинтай болж эхэлдэг. Нэг хэмжлээс цухтана. Зан аришин дээр энэ наран сүлжээний онцлог дээр ганцаараа байх нь илүү тухтай болж ирнэ. Яг л эрчмээ гамнах шаардлага чамд үүсчихэж байгаа юм. Тэрнээсээ болоод ийм ганцаардлын хэв шанжин чамд тухтай болж ирнэ л дээ. За зүрхэн хүрдэн дээр яг голч дээр нь бол харсан суухан нэн ховор сууж байгаа тохиолдолд бол шууд зүрх хаагддаг. Ихэвчлэн туслахууд дээр сууж идэг. Мэдээж ухамсараас гадуур арнишин гарч ирээд байх нь илбэг. Өөрөөр хэлбэл тайван байхад зүрх хит хүчтэй болцоод байна. Тийм үү? Уурлаа гэж бодоогүй байтал альцхийн дүрсхийгээд хит авирдал гарч ирсэн байна. Нэг тэгж сэтгэлээр унмааргүй юм дээр шалж хитлээ унах гэдэг. Тэг химийн савлгаанууд маш их орж ирнэ. Ухамстай юм. хаймхаа гэдэг нь. Аймхаа юм уу хэтэрхий баардам зоригтой болох гэх дандаа нэм хит зан аришингууд гарч ирээд. Тэнцвэртэй зан аришингийн удирдлага алдагдчихдаг. Ойлгож байна уу? За дээшлээд хоолон хүрдэн дээр орж ирэхэд бодол яриа хоёр зөрүүд байдаг. Өөрөө мэдээд байгаа хэрнээ зөрүүд байна. Толгой яриаг нь чих шууг нь мэдрэхүйнүүд тэр чигтээ унамал хэлбэртэй болж ирнэ. Амт мэдрэх, үнэр мэдрэх, нөгөө биеийн дархлал тогтолцооны сэрэмжүүд алдагдаж эхэлнэ. Хагас нойрсомтгой байдал руу бие шилжиж эхэлдэг. Харин эсэргээрээ мэлмийн хүрдэд орчимд байх юм бол солиорлын шиж чанар үзүүлдэг. Эсрэгээр хоолоон дээр бол мэдрэмж унжаагаад байхад мэдрэлийн одоо мэдрэхүйн одоо зочлуурууд дээр суусан хар сүнс бол солиорл үүсгээд байдаг. За оройн хүрдэн дээр бол чи өөр хүн гэсэн үг шүү дээ. Чи өөр хүн. Бүрэн эзлэгдсэн буюу ухамсарт үйл ажиллагаа чинь тухайн сүнсэнд хамаарагдана гэсэн үг.
Тэгээд чи өөрийгөө болиулъя гэсэн чи өөр хүн байгаагаа мэдэрнэ. Ойлгож байна. Тэнийг биеийг хоёр. Би энэ биш гэдэг нэг дотоод зөрчилдөө бий болно. Тэгээд аль нь би гин шүү дээ энэ махан биеийг удирдах байгаагийн хувьд тэгээд 2,000 зан чанарын үзэгдлүүд чинь гарч ирээд байдаг. 2,000, 3,000, 7,000 гэдэг хэдүүлээч байж болно шүү дээ. 21 үлээч байж болно. Тэгэхээр энэ чинь яг хаана байршиж байгаагаас хамаарат өөр бас хэн сууж байгаагаас хамаарат өөр ойлгож байна. Хэн сууж байгаагаас хамаарна. Хаан сууж хэн сууж байгаагаас намаараа гарга нь бас өөр. Тийм учраас энэ талын мэрэгшилтэн байх шаардлагатай. Тэр нь заавал бөө байх албагүй. Ямар ч тач улс үндэстэн болгонд энэ төрлийн мэрэгшил үйлчилгээ байх шаардлагатай. Ойлгож байна. Тиймээс л энэ шашин чинь одоо болтол устчихгүй яваад байгаа юм. За. Умштай тэгээд одоо хүүхдүүдээ сонир сайхан юу асууж байна? Өвгөн би дэмий юм яриад байна уу? Дэмтэй юм яриад байна уу? За сүнсэн дүрцэн би яаж мэддэг вэ гэдэг тодорхой тайлбарлаж хэллээ. Урлагийн үзлэгээр жоохон байхдаа дуу дуулж байгаад би хөшөж дуугаа мэдгүй гүлийж байж байгаа дуулсан. Тэрнээс хойш 2 хөл явж чадхаа болж байсан. Им ч оншилж чадахгүй. Өөрөө давж гарч байсан даа гэж. Тэр урлагийн заал ямар нэгэн зүйлтэй л байсан юм шиг байна. Эрчмээ яаж хурдан нөхөх вэ? Эрчим алдахтаа амархан хэрнээ нөхөхтөө төвөгтэй байдаг. Яг нэг хүн нөгөө суух хязгаар хоол идэх хязгаар байдагтай адилхан эрчим нөхөх хязгаар байдаг. Тийм учраас нөгөө огцом тураж нөгөө гүйлгэж байгаа юм шиг эрчмэн алдаж тийм үү. Нөгөө өвчний шинжээр маш хурдан турж болдог хэрнээ тархалахад цаг хугацаа шаарддаг штэ. Яг тэр шиг нөхөхөд илүү хэцүү байдаг учраас хэмээ гамтай зарцуулаад гэж зөвлөе. Хичи нэг өдрийн дотор алдсан хэмээн нөхнө гэж боломжгүй. Нэг өдрийн дотор 30 хоногийн хэмээн алдаж болно. 60 жилийн хэмээч алдаж болно. Гэхдээ хүн нэг өдөртөө нэг өдрийн л эрчмэн авдаг. Яг бол эрчмийг авна гэдэг асар өндөр одоо нарийн цохилтолгойтой үйл ажиллагаа байдаг учраас тэр хэмийг чинь булаасалтаж амьдраад байгаа юм шүү дээ хорвоо. Сүнсний ертөнцийн дээр. Ойлгож байна уу? Жишээ нь чи хоолыг боловсруулахын тулд хичнээн эргэтэн хичнээн булчирхаа хідэн цаг зарцуулж байна. Тэгсэн хэрнээ хязгаартай шүү дээ. Игтчихээр хортчихно, багтчихаар өсчихнэ. Яг энэ эрчим өгүүлдэх үйл ажиллагаа чинь нөгөө амьд биетийн үед төгс учраас хязгаартай болддог. Өөрөөр хэлбэл нэг өдрийнхэн эрчмийг чүүтэй айтай хангах хэмжээний л эрчим хүн үйлдэж байдаг. Зарцуулалт нь бол замбраагүй байдаг. Тийм учраас энэ зарцуулалтын дээр харсан сүнүүд одоо хооллолтыг хялбар арга болгож хүний амьд биетэй ашиглаад байгаа юм шүү дээ. Ухамжтай юу? Ухамжтай. Тэгэхээр эрчмийг бүтээн гэдэг өөр асар хүнд асуудал учраас хурдан гэдэг үг өөрөө утгагүй болж өгөрдөг л та. Мэдээж төгс амьдралын хэм маяг нь өнөөдөртэй хангалттай төгс хэмнэлийг үүсгэж болно. Энэ нь зөв унтах, зөв идэх, зөв алхаж нар салхинд гарах, нөгөө арьсны бор давхаргыг зөв орон зайтайгаар үүсгэж байх, бодисын солилцоог зөв байх гэд маш одоо өргөн ирээний янгай ухааны нарийн цохилтолгооны хүрээд нөгөө эрчим чинь боловсрж байгаа шүү дээ. Ганц ус уугаад тэр эрчим чинь үлдэгдэхгүй. Нөгөө амин тижэл, тэжээл, уураг тос өчнөн юм чинь цогц хэлбэрээр нэг эрчим гэдэг юм л үүсгэж шүү дээ. Хитрхи их орцтой ганц бүтээл байхгүй. Одоо бол ганцхан зөөлт өгдөг болсон. Эсвэл үзэг. Энийг авчвал та энерги сайтай болно гэл. Зүгээр ганц уух юм өгөөл гэл. Тэгээ одоо эрчмийг хамгийн оновчтойгоор авах юм бол өдөр болгон витамин ууж явж шүү дээ. Яг тунгаар нь шүү. Илүүдх юм бол чи дотоод чөөрлийн эмгэгтэй болно. Дутах юм бол чи эрчмийн алдагдалд орно. Тэгэхээр эрчмийг олох бол хамгийн амархан яг тогтвортой арга бол өдрийн дунгой зөв тооцоодод витамин ууж явах юм шүү дээ.
Тэгээ өдрийн тунгаа зөв тооцоолоод наранд биеийн борлуулж яваа юм шүү дээ. Туяаны борлуулалт биш шүү. Тэгэхээр манайхан Тэгэхээр биеийн 80% боо нөгөө нэг гоё 2 цагийн турш борлуулж байгаа үед бол тийм үү арсанд тэр нэг хим бүрдлээ нэг чинь боловсрноо. Түүнээс дан нараар хоолдож чадахгүй бид нар ургамал биш ээ. Нараар хоолддог хүмүүс сонсч байсан шүү дээ урлаа. Энтгэгт дан нараар хоолдож байсан. Тэгэл үхсэн бидтэй. Үхсэн бидтэй. Үхсэн баг. Тэгэхээр нэмэргүй л байгаа байхгүй. Сар болгон ухаалдаад байгаа хүү яасан байгаа юм болоо дээдсээ асууж өгөөч. Тэгэхээр наад тархинда гэмтэлтэй хэсэг. Шалга бол ялангуяа шилэн хузуунаас дээшээгээ 3 хуруу бондгор тархиныхаа орон зайд торигт бодоод уйланхаатай байгаагаа хааруул. Тэрний дараа янз бүрийн сүнс буруутгаарай. Яг бол тэрэнд нөгөө нэг хөдөлгөөний болоод бие булчингийн одоо нэг удирдлагууд байгаа шүү дээ. Урт товтор тарих мархаа үзүүлээ. Эхлээд ангаах ухаандаа итгээ. Тэгээ тэндээ шинж тэмдэг гаргахгүй бол. Тий. Бөөндрийн одоо хамгийн сайхан залхуу юм чинь тэр шүү дээ. Эхлээд баг юмнуудаар үзүүлээд ангаах мангаахаар яа. Бүр болохоо тэгэл дам мамаар яваад крест мерестээр яваад. Яг авсандаа орохоо өмнө хэрэг байгаа шүү дээ. Хамгийн сүлд нь ягуу хүрээд ирэл идэг юм байхгүй. Зүг штэ. Яг тэгвэл штэ амьдралдаар байж байгаа 100 асуудлын 99 нь өөрийнх нь асуудал 1% сүнсний асуудал юм чи. Тэгэхээр чи тэр 1% ажиллаж байгаа хүмүүс бусдад найдаа л гэж хэлнэ штэ. Хөөхөө сүнсдүү тийм ч амар эдвэгтэй амьдралд оролцдог штэ. Тийм бит. Чи 100 хоног зүгээр өөрөөрөө гүйж болно. 101 хоногт яг хөтэ таарлаж болно штэ. Тэрнээс илүү учрах нь юу л бол. За 3 жил болсон хөх хомоо луугуул гэдэг ямар учиртай юм бэ гэж шүү. За наадхай чинь бүр нарийн тайлбарлахын тулд надаа нөгөө бодисцсон онгод хэрэгтэй болно доо. Асар чухал гэдгийг л мэднэ. Ямар тач. Халдвар төвчнийг орон зайд бууруулдаг хамгийн одоо ашиг тустай зүйл нь. Ойлгож байна уу? Хоёрт гэх юм бол за тэр нөгөө нэг агаар хуурайшилтын өдүүлэхин дээр агаарын цэнгийг унгааж сүнс одоо хар сүнсний төрлөөдөд бол хор нөлөөлтөөр тэнцвэрт орчин үүсгэж идэг. Ухамжтай. Гуравт барилгын мөөгөнцрийг унгаадаг. За энэ гурвыг нь хэлээд яг яаж гэдгийг нь бодисцсон онгодууд нарийн тайлбарлана. Би бол нэг ийм 3 юм хийдгийг нь л мэднэ. За данийн дигри яс их хинээдэг юм бэ? Бид нар энийгүүгээр ярьж чаддгүй юм учраас өөрчлөөрэ та өөр газар очиж сонссоор. Үгүй өөр газар очиж сонсхоо болов байхгүй юу? Шууны одны талаар ярьж өгөөч буурлагна. Шууны од гэнэ. Шүүний өдний гэж байгаа юм уу? Өтөө. Шүүний өдөө. Бөөгийн зарааны ус саримс гэдэг. Бөөгийн хамгийн юм яриулах нь одоо баялий буурлаа. Сая бол нилээ одоо бусд хүмүүст хэрэгтэй зүйлүүдийг одоо гаргаж тавьсан гэж бодож байгаа. Тэгэхээр хитрхи олон зүйлийг бас яриад байх шаардлага байхгүй. Тэгээ та нар худлаа засалчин болоод халтур хийгээд унууд яа дөө. Бид хоёр ажилгүй болчих. Тийм бидтэй. Тэгж байгаа та нар яг нөгөө нэг юу гэдэг хүчитсэн нөхөртэй ялга ахуулгаар чинь бид нар буруудд юм байгаа үстэй. Тэгэхээр анхан шатны мэдлэгтэйгээ явж да. Биш тэгэхгүй бол өө нөгөө сэсгэр шар уваа галзуу хоёр чинь зааж өгсөн гэд тэ. Тэг яг энүүгээр ялдаг гэсэн гэдэггүй. Нөгөө юу анхан шатны аав хууруудыг нь дарах арга байхгүй юу да. Түүнээс жанжитыг устгах бол дээр би хүртэл хүч мөхөстнөө. Ойлгож байна уу манайхаа. Тэгэхээр нэг туувартны дэргэд 10-ын дараагаар яаж байлдахаа мэдчихийл гэж ярьж байгаа шүү. Туувартан бидний үстэй цэргийнхнэр. Урд нь оруулаад. Тэг хамгийн түрүүнд байлддаг цэргүүд. Тэ? Жижигхэн чөөгнүүдийн тухай л ярьж байна. Жижигхэн чөөгнүүд анхын шатны мэдлэг шүү дээ. Энд чинь бэлтгэл ангийн зураас нь зурлах шиг ажил. Түүнээс 10 дугаар ангийн хичээл нь биш. 12 бол бүүрч болоогүй гэж байгаа. Морины тах олон жил морины хөлдөөсөн тах муу зүйлээс хамгаалдаг гэж ярьдаг юм гинэ. Тэр үнэ. Яг л нөгөө төмөр гэж би хэлсэн шүү дээ. Нөгөө халуун биетний хэм
газрын цахиурлын чам чанараар олон жил тахалсан тахамт сонин эрчим хуримтлагддаг. Тэрүүгээрээ байдаг. Гэтэ тэр чинь бас хугацаатай шүү дээ. Та нар юмыг хугацаатай гэдгийг л битгий мард байдаг. Ойлгож байна. Бид нар хугацаагүй юм дуртай байна бурдаа. Нэг юм аваачаал ингээд насан турш нь хамгаалдаг гэж байхгүй. Хугацаатай бас нөхцөлтэй юм байна шүү. Хугацаатай бас нөхцөлтэй. Онгодууд Та нар ямар нэг байдлаар нэг тийм батарейтай зүйлэл тавьж ийн гэдгээл битгий мард. Тэгээ цаг тухайд нэрчимжүүлнэ, химнэлжүүлнэ, цэвэрлэн гэдэг. Юм хэрвээ чи зориулалтаар хийж байгаа бол яг гар утас шиг маллах шаардлагатай гэдгээл битгий мард. Ойлгож байна. Тэгвэл та нар ойлгодог шүү дээ. Тэгээ хойгийг чи яг гар утас шиг малладаг уу? Эйгөө. Яхаа заримдаа маллана. Гэхдээ тэр чинь маллага ихтэй байгаа гэдэг. Ердийн нийтлэлийг бодвол хувцсыг бол нэг сайхан угаагаад аккаунт хадгалахад болно. Хойгийг бол тэгдэггүй шүү дээ. Яг малладаг байхгүй юу? Цайнаглэн нэрчим нөөлн ариутган цэвэрлэн нөхнө гээд. Хэтэрхий энгийн хувцсыг бодвол арчилгаа өндөртэй шүү дээ. Тэрэн шиг гар утас шиг маллагатай зүйл байдаг. 14-р зууны үеийн тах худалдаж авсан энэ зүгээр хугацаа дууссан юм байна. Аль тийм хугацаа Эсвэл тэнд нэг юм шүглцэн явж байгаа та. Мөмийн хүртэл хугацаатай шүү дээ. Мөмийн хараал хүртэл хугацаатай байдгийг мэднэ үсттэй. Замдалчаасан шарилын хараад. Тийм үү. Нэг хэсгэл нөгөө нэг ухаж гаргаж ирсэн хүмүүсээ хороож хагаад тэгэл үзмэр болоход хэнийг ч хороохоо билж чаддаг шүү дээ. Энд чинь нөгөө хараал идвч хугацаа л байхгүй юу? Тэгэхээр хараал байсан чи өрөөл байсан чи өөр ингэсэн хугацаатай. Яг л эрчмийн хуулийн дээр явагддаг учраас эрчим сарниж дуустдаг гэдгийг битгий мард. Мөн эрчмийг хураангуулан хадгалж болтгийг гэдгийг битгий мард. Тэгэхээр энэ далд ертөнцийн бүх зүйл эрчмийн хуулийн дээр явдаг учраас яг гар утас шиг гэдэг. Шин загварч гарч ирнэ. Одоо нэрлэг дээ. Жишээлбэл би гэж. Таач шин завгар штэ боо. Нэрэ төрөөний яагаад инээгээд байдгийг гэдэг хүүхдэд нэг гоё хариулт олж бодлоо. Инээхгүй болохоор эн чин аимшигын яриа болж штэ. Тэгэхгүй та нар одоо тэгээд нөгөө нэг юу гэдэг жорлон орч чадахгүй айгаа чичигнэ давсгаа чинрээгээд байвал зовлон бидтэй. Айлахгүй тулд инээж ярьж штэ. Эвгүй яриа штэ. Одоо та нар яг нөгөө нэг юм идвэхт тийм аимшигын ярьдаг нэг өсвөр насны хүүхдүүдийг царээр ингэж яагаад үздэй. Шүн одоо 1 цаг болж байна. Бүр амар хараа 1 цаг 1 минут. Та нарт юу гэдэг улаан төвпөл тог тэгж яриулмаар байгаа хүмүүсд гадаа галахтар ааштай энэ хүүхэд. Та нар тэгж ярьдаг үстэй сүнсийг чинь. Тий. Улаан төвпөл тог саргуун гарч ирээл гэдэг. Би ярьж өгдөг штэ. Таныг айлах гэдэг. Энэ намайг нэг тим юмнаас айн гэж бодож байгаа. Энэ бол ярианаас айдгүй. Яг ингээд бодтоор бийд ингээд гав ганцаар авч яхад араас татах матах ингээд явж байгаа. Яг би чинь яриач л бодтой зүйлийг ярьж байгаа шүү дээ. Ер нь л. За би чаг тэгж байгаа нэг чамаа заналтаагаар айлгах яриа ярьж өгье. Би чамд байж тээ нэг юу тоног яаж авдгийг ярьж өгье л дөө цэргийн өөрөө мөлхөл байсан юм болохоор. Цэргийн тоног аа. Тэ. Тэр та бодтой нэрх гэдэг нь зүгээр сүнснээ нэрх гэдэг юм. Юу сүнснээр нэрх, боддоор нэрх гэж. Зүгээр амьд ахуудаа яаж цэргийн тоног авдаг байсан тухайга ярихаар энэ айж таа. Юу нөө хөө. Чин цэргийн тоног аваад өгтөн зэргүүдээс тоногоос олж авах юм тест. Хагас амьдаас нь авах нь бүр гоё шүү дээ. Шархтан зэрэгдээс авна шүү дээ тэр чи. Үхсэн шархтсныг нь мэдэхгүй нөгөө нэг үхтэл дунд өөрийгөө нууж байгаагаа мэдэхгүй тэрийг хутгална шүү дээ. Тэгэхэд чи хөвгөлтэй юм болно шүү дээ. Тэгээд нөгөө нэг шин цэргийн тоног чинь урдлаа цуснаж цацрна. Тэрнээс авах айдас бол та нарын амьшигын ярианы дээргээд арай л аймад. Мэдээ орох цагт л өө юм нар аль хөрчөр энэ хоньны өвчүү төшгөл цусна шүү дээ.
Тэгээд анханасаа тэгээд цус нөөж мань гарахыг хараад өссөн болохоор юусэн. Хүн гэдэг чинь За амар. тэрнээс ч айхгүй гэж байна. Хүн гэдэг чинь амар. Хүн бол амар. Тэ тэд нар чинь аав ээж янаг амарга урдаас яриад байна шүү дээ. Би таны хүү шиг шүү дээ гэж дуурхаар чинь амар шүү дээ. Тийм үү. Өлийн харваад өстөн төрс болж төрсдгийг минь өршөө гэж үрцэн дээ шүү дээ. За тэгээд сүнс нь яг уу гэдэг асуудал гарна да. Тэгээд сүнсээ сайхан хааш нь хүргэж хүү гэдэг. Сүнсээ зөксөхгүй бол алсан хүнийг одоо зэрэг дайн байлдаанд одсон сүнс нүч одоо. Оо тэрийг бол зөвхөн олсон юмгүй тоохгүй юу? Байлдаанд лимчнэ. Тэрийг бодох юм бол хүн алж чаддаггүй байхгүй. Эхлээд бодохгүй. Тийм үү. Хамгийн сүүлд нь нөгөө хаангуй гарч ирээд за одоо бүгднийг амар амгалан оршуулцгаая гэхээр өө нэрээ алдчих штэ гэдэг л сэтгэл зүйтэй орохгүй болохгүй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө хаан арын даадаг учраас. За. Өдөртөг чинь хариуцлага хүлээх нь тий. Тэгээд 3 талцсан хариуцлага. Тий. Ерөөс санаачлагч нь эцсийг хийн штэ. Эхлээд ал гэж тушаас. Дараа алсны дараа өршөө гэдгийг тэр хэлнэ. Тэгэхээр би хариуцлагагүй гэж сэтгэл зүйн чөлөө авна штэ. Тэгээд нэг зан үйл хийгээд инээ тэрэ болоод нөгөө устгаа эв гэрээ мэрэ хийгээд хоёр тал дайны эцэслэгээ болоод хоёр талдаа оршуулга gadлаа штэ. Манайд ч хүн тэднийд ч хүн. Тэгээд нөгөө их оршоон болно штэ. Тэр үед л нэрээ энд миний хажууд гүйжсэн штэ гэж санаан алдаж уйлж муйлхаа хийн штэ. Дайнд тэгээд байх юм бол ямар тэнийг үзэгдэл бай. Зорилгоо умартах бол. Тэнд ястаа хөвчрүүн зорилготой явж ижил давдаг даваа шүү дээ. За тийм байна. За их орой болсон байна буурлаа. За энэнээс илүү ярих юм бол хүүхэд айлгаа. Хүн амьтаа айлах ч нэ тийм. За тэгээд айх яг уу яаж одоо бас хамгаалах аргыг заагаад өгсөн болохоор манайхан санаа зовлтгоо. Тэгээд энэ яриг гэж жоохон хөгжилтэй ярих юм бол айдгүй байхгүй юу. Хамт оршдог, хамт байдаг зүйлээ одоо хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Нэг та нар нэг гэрэлтэй хоргоо сүүдрээ мартаад байх юм. Та нар сүүдрээсээ айдаггүй л үсттэй. Тэгээд нэг эвгүүдхээр айдаг шүү дээ. Өөрийнхөө сүүдрээс. Тэрийн шиг бид нар чинь нэг орчлонгийн гэрэл бас сүүдэр шиг ирсэн шүү дээ. Тийм биз? Тийм. Тэгээд байнга чамтай хамт байдаг хүн чамтай бараг орооцолддог тэр зүйл чинь л. За бид нар ч гэсэн бас нэг орооцолтууд байдаг. Та нар бол орооцолдсон шүү дээ. Хүн унахаараа сүүдэр дээрээ ундаг гэж заваан үгүй шүү дээ. Тэгэхээр та нарын буруу чинь биднэр дээр орж ирдэг байхгүй юу? Тэрнээс олж одоо хурж ирээд лайв хийх. Тэгэхээр бид нар өшөөгөө авна шүү дээ. Муусан хүүрнүүд тийм үү гэд. За тэгээд зэрэгцээ ертөнцийн холбоос имерхүү байдаг учраас манайхан бас бодох хэрэгтэй. Хитрхи айж болохгүй өөрөө өөргөө одоо аваад гарчих чадвартай хүмүүс гэж бодож байна та нарыг. За бөө улаан зүрхнүүд илгээсэн шүү. Өнөөдрийн манай мэрэгжлийн нөхдүүд сонсож исэн бол өршөөгөөрэй. Тэ орон зайд чинь халдахгүйгээр л ярихыг хичээлээ гэж. За бусдаараа сайн амраарэ. Дөнгөж одоо аа үсгний хэмжээнд нь. Үгүй аа үсгч биш зурлаг байхгүй юу? Аа үсэг гэдэг чи ядаж юм илэрхийлээ тэгээд. Үгүй зурлагын төвшөнд ярьсан. Гэхдээ одоо манай гадаадд байгаа сонсогчд маань гадаадд байгаа андууд маань бас хэрэгтэй зүйл болсон бахаа гэж бодож байна. Нийт тунд нь бас олон хүн асуусан учраас бүгдэнд нь тайлбарлаж хэлье гэж бодсон шүү. За ингээд зөв 5 өнөөдөр өндөрлөө. Зөв 50. Өнөөдөр тэгээд байсан бэ. Та яах гэж нууц задлаад байдаг юм бэ? Марцнаад ярьжсэн юм чи авч. За зөв 5. За манайхан сайхан марцгаагаарэ.